Check, сайн байна guys. Энэ удаагийн имчилгээр beginning after-тэй end буюу төгсгөлийн дараах эхлэл гэх анимигээр зохиол бэлдсэн байна. Бичлэгэндээ тавтай мөрлөнө. Эрт үрдийн цагт хамгийн хүчрхэг, хамгийн хаягс хаан байдаг байж. Fuck, нэг үлгэр шиг эхэлчлээ. Тэр нэг өдөр ахин төрсөн юм. Тэгээ түүнийг шинэ эцэг ихэн ухтаж авна. Аав нь түүнийг Артур гэж шууд нэрлэнэ. За манай гол дүрийн нэр бол Артур. Аав нь би бол Рейнольд. Чиний аав гэдэг. Одооноос Рей. Энэ бол түүний ээж Алис. Энэ хүмүүс бол одооноос түүний эцэг. Артур дахин төрсөн гэдгээ мэдэхгүй хэсэг эцэг ихээ харж гайхна. Яалтчгүй жоохон хүүхэд юм болохоор ганц гихрэх гэж зовоол. Зүгээр байж байгаа л бие өдөрдөж чадахгүй байгаа л. Хаан ч ихсэн баад юм. Та нар чимээгүй. Тэгээд ээжээрээ баасаа цэвэрлүүлээл. Манай хүн хичээл. Дараа нь аав нь Артур бол надад шид гэдэг зүйлийг харуулнаа. Хэдэн өдөр, магадгүй хэдэн 7 хоног, хэдэн сар ч өнгөрсөн баг. Артур анх удаахаа мөлхөд сорно. Ээж аав нь хажуудлаас нь баярлаа л. Тэгэхдээ ямар тааш ингэж мөлхөд сурж байгаа юм. Артур ээжтэй нэг үнсүүлчээл унтаж байгаа юм чи. Алис явсны дараа нөгөөдөг чи удаагаас унтаж байсан байдیں۔ Алис бол та нарыг хуурсан байна. Орноосоо буугаал, мөлхөж яваал. Ээжийнхээ Артур гараад номын сан руу ороход нэг ном татаж уншиж байгаа юм. Энэ номон дээр газрын зураг байх ба энэ твд нь 3 хаант улс байгаа. Дарвин хаант улс буюу одоонууд амьдардаг улс. Нөгөөх нь Эленорын хаант улс буюу эльфүүд амьдардаг. Сафины хаант улс буюу хүмүүс амьдардаг. Артурын амьдарч буй хаант улс. Артур дахин нэг ном татаад уншиж байгаа. Тэгтээ энэ амар хөөрхөн та нар үзтээ. Энэ номон дээр энэ ертөнцид 2 төрлийн мана байдаг бөгөөд нэмэгдүүлэх болон шид бүтээх. Нэмэгдүүлэх нь өөрийнхөө манаг ашиглан биеийнхээ хүчийг нэмэх. Харин шид бүтээх нь өөрөөсөө шид гаргаан шидийг хүссэн үедээ гаргаан удирдах чадвар. Мананы цөм нь мана удирдах түлхүүр гэсэн байх бөгөөд мананы цөмөө удирдах сурснаар шид ашиглаж болох юм. Өмнөх амьдралд нь манатай ижил зүйл байсан ч үүнийг ки гэж дууддаг байсан. Артур алгаа юм болгоол бясалгал хийж байгаа юм шиг болоод яг төвлөрөө дэлгээд цаарл болж байгаа л. Бүр цагаан өрөөнд орчоол. Мананы цөмөө хараал. Яг удирдах сурлаадаа гэсэн. Ээж нь авчдаг юм. Яг гоо шаажаач. Алис чи баацсан юм гэсэн. Үгүй дээ гэж бодож байсан. Чихүнтэй гараараа өрсөн нэрэл баацсан байдаг. Тэгэл чихвийг нь солихоор явж байгаа юм чи. Рей дараанаас нь Артураар сэлмийн бэлтгэл хийлгэж байсан. Хажуудлаас нь Алис миний бяцхан хөөрхөн Артураар юу хэлгэж байгаа юм. Би зүгээр л тэр сэлэм хэрхэн тэр дөнгөж алхаж сурж байгаа гэдэг. Рей ч бас сайхан гар юм а те. Дараа нь хотоор Артур ээждээ өрүүлээд явдаг. Яахааргүй хүүхэд болохоор элдв зүйлсийг сонирхоол. Артур өмнөх амьдралдаа эцэг ихгүй өнч хүүхэд байсан юм. Өмнөх амьдралд нь хааны хүүхэд вэ нү? Боолын хүүхэд вэ нү? Хүчтэй л бол хаан болдог байсан. Тийм учраас Артур хаан болоод нэг ч өдөр амрах хэрэггүй байлаа. Хаанаас ч юм бэ хүн дайраад ирэх юм шиг. Дараа нь Рей бэлтгэлээ хийж байхад Артур хараал. Рей шидэ ашиглаад нэг хідэн чулуу газараас хөндөрөөсөн. Артур хараад яг аавда гутраад байж исэн ээж нь одоо л дөнгөж тэр эхэлж байна гэд аав нь жинхэнэ хүчээ харуулнаа. Алис унтах цаг боллоо гэд унтуулах гэж байхад Артур ном унших гээд ээж нь унтах хэрэгтэй гэсэн хөөхөн царай гаргаж байгаад ном уншихаа зөвшөөрүүлдэг. Ном уншиж байгаад мананы цөмийнхөө бэлтгэлээ гэдэг. Тэгсэн гадаа ээж аав нь байж байхад гэрэн дэлбэрчихдэг. Рей Алисыг хамгаалаад нуруугаа түлчсэн байдаг. Рей Алис хоёр дотор хүүхэд нь байгаа гэдгээ санаад яаваа юу болвоо гэд гэрлүүгөө орсон ингэж байд юм аа. Артур бууж ирсэн дээрээс нь моднууд унж орж ирэхэд ээж аав нь хамгаалдаг. Ээж аав нь түүнийг зүгээр байгааг хараал уйлал. Артур ч гэсэн өөрөө мэдлгүй уйлдаг. Анх удаага тэр хайр гихчийг ойлгосон энэ юм. Дараа нь Артурын өмнөх амьдрал гарна. Тэр гэмт хэрэг хийж хааныхаа өдөөс уруунд дэрслэх гэж байсан хүнийг шийдэх гэж байна. Хажууд нь түүний эхнэр болон хүүхэд нь байдаг. Нөгөө залуу би энэ гэмт хэргийг ганцаараа хийсэн. Би танаас гуйж байна. Миний эхнэр болон хүүхдийг өршөөгөөч тэ. Гэртээ ганцаараа харна гэдэг үхнээс ч дор зовлон амсахтай адил.
Би нэг өөрийн шийтгэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гуй. Миний гэр бүлийг хаан Грей тэднийг өршөөгөөч гууж байна гэд өвдөг сөгдөд уучлалт гуйдаг. Тэгтэл Артур өөрийн гараар түүний гэр бүлийг нүдэн дээр нь хөнөөгөөд өөрийг нь амьд үлдээдэг. Артур өмнөх амьдралтаа маш хайргас хүйтэн хүндий төрхөөсөө хойш хайр гэдгийг мэдэхгүй өсчээ. Одоо цаг үед ирэхэд Рэй Артурт өөрийн гарандаа идэг зэвсгээ өгч байна. Гэхдээ Артур тоогчгүй сэлэн барьж авна. Рэй газраас нэг мөчөр аваад түүнтэй бэлтгэл хийдэг. Рэй мөчрөндөө маанаага шингээхэд өөдөөс нь Артурчоос сэлмэндээ маанаа шингээж тариад түүний мөчрийг бутуудаг. Рейч түүний авьяастайг гайхаал. Дараа нь Рэй Алис хоёр хэрэлдэж байна. Юунаас болоод вэ гэсэн Рэй Артурд ийчэд залхаар багштай болох гэсэн чинь Алис үүнийг эсэргүүцээд байна. Учир нь тэр багштай болвол гэрээсээ хол явах юм. Алис чи ихтэй тэрнийг өөрөө бэлтгэх гэсэн шүү дээ. Энэ миний төлөвлөгөө байсан. Гэхдээ Артур дэндүү авьяастай. Тэр илүү ихийг сурахын тулд жинхэнэ багштай болох хэрэгтэй. Алис би түүнд баг ийчэд зааж чадна. Рэй чиний ийчэд бол онцгой гэдэг. Тэгэд Артур маанаага сэлмэндээ шингээж байгаад энийг бутууасан дөнгөж дөрөвтэй байж гэхэд би ийм хөөрхөн бяцхан Артурыгаа хол хот руу явуулж чадахгүй. Рэй гэхдээ түүний ирээдүг бод гэд үргэлжлүүлээд хэрэлдээстэй. Тэгсэн Артур дундуур нь орж ирээд яагаад бид бүгдээрээ явж болохгүй гэд бүгдээрээ явахаар болно. Рэй Алис хоёр баярлал. Бидний хүү суут юм аа. Үнэхээр ухаантай гээл. Дараа нь тэд хөдлөх гэж байна. Тэдэнтэй цуг ихэр иврүүд гэж партигийн аавынх нь найзууд нь хөргөж өгөх гэж байна. Энэний нэр Адам Кренш. Анжела Рос гэх нэг эмэгтэй Артурыг тэрэл шууд мөөмөндөө наагаад яа би түүний оронд байсан ч болоос Артур амьсгалж чадахгүй байх гэсэн нэг хүн түүнийг буулгаж жаргалаас нь үгүй зовлонгоос нь салгаж өгөв. Энэний нэр Darden Walker. Энэ тэрэгэн дээр зогсох охины нэр бол Jasmine Plymouth. Энэ Хелен шаард. Тэд бүгд танилцж аваад Рэй хөдөлцгөөе гэд нэг морин тэрэг шиг. Тэгтээ гүрвлэн тэрэгт суугаад явна. Тэгэд эднэр урт аялдаа гарлаа. Артур өмнөх амьдралынхаа тээврийн хэрэгсүүлийг бодоол. Тэгсэн бүр энэ юу юм бэ? Cyberpunk 2050 цаашаа байна шүү дээ. Тэд явсаар байгаад нэг газар ирж буудлаад сингүүр мингүр уусан шиг цай ундаа уугаа сууж байхад гинэт араатнууд гарч ирв. Манай тэд нэг амархан гихчин ялна. Оройч болж тэд ил гал тойроод магшаараа дидээ сууж байна. Тэгсэн Алис нэг сонин дуу гаргасан. Артур юу болов вэ гэхэд би зүгээр л цадчихлаа гэсэн ганц жижигхэн махал идсэн байна. Артур сэжиглээл Алис хайраа чиний гар гэсэн Рэйийн гарч харахчихсан байна. Би анзаараагүй юм байна гэд Алис босоод эмчдэх гэж байсан. Ихэр иврүүд гарч ирээд хамгаалтын байдалд орно. Хин тарих гэж байна гэсэн чинь эмчлэг шидэн энэ ертөнцид маш ховор учир хүмүүс Алис руу дайрж магадгүйгээд хамгаалж байгаа нь юм. Тэгээд эмчилж дуусаад байж байсан. Адам Рэй энэ бол бас унтахаас өмнө баг зэрэг бэлтгэл хийгээд Артуртай бэлтгэл хийх зөвшөөрөл авна. Адам сэлмэндээ маанаага шингээгээл Артур ч бас сэлмэндээ маанаага шингээгээд хөлөндөө бас маанаа шингээгээд дайрна. Түүний бие хэд хөнгөн байсан тул амархан нисэн. Түүнийг Анжела барьж аваад тэд нарч Артурыг гайхаал. Адам Рейд чи хүүхдэрээ юу хийлгэх юм бэ гэсэн. Би юу ч хийгээгүй гэдгээ хэлнэ. Маргааш нь ч үргэлжлүүлээ явсаар л дараа нас нь Артураар бэлтгэл хийлгүүлнэ. Өрөөнч болж Артурын мах дуусчихсан байхад Жасмин түүнд мах өгөөл. Маргааш нь өнөөдөр чиний төрсөн өдөр гэж сонссон юм аа гэд түүнд хутга бэлгэлээл. Уул нь ол энэ Жасмин хүйтэн өндөй бүрэг хүн юм байна лээ. Артур ингээл сайн андаад байна гэхээр сайн болчихоо яач. Дараа нь хөдөлцгөө игээд хөдлөх гэж байхад Алис амаа дараад сонирн байгаад байдаг. Артур юу болоо гэсэн би зүгээрээ гэдэг. За би жахаас баярлорчжээ. Алис жирэмсэн юм. Тэд аялаа үргэлжлүүлээд нэг хавцал дээгүүр явж байхад гинэт тэрэгэнт нь дөргөлт өгсөн урд тал руу баахан сум харавчихсан байдаг. Тэгээд манай хэд буусан битүү дээрэмчд байдаг.
Дараа нь тэдний ахмад гарч ирж мөрөөл. Дайраад гай тулалдаж эхэлнэ. Манай хэд хэдий хамаагүй хүчтэй байсан ч хүний тооны харьцаад эндөө зөрөв тавь. Гинэт Рэй хүн чархчихсан тэрэг рүү нисээд ирдэг. Артур Алис хоёр буугаад ирсэн. Рэй, бити хөдөл би хүнд бэртээгүй гэд имжлүүлдэг. Учир нь Алис чадварыг мэдэгдүүлэхгүй тулд. Тэгээд Артурыг ээжигээ эндээс аваад яв гэдэг. Артур, та юу яриад байна? Би ч гэсэн тулалдаж чадна. Би хангалттай хүчтэй болсон. Тэгвэл наад хүчээ түүнийг хамгаалахад ашигла. Тэр жирэмсэн гэдгийг хэлнэ. Артур сонсоод бүгдийг нь ойлгодог. Рэй, би чамд найдаж байна. Томаха. Артур ойлголоо. Рэй, ёв Артур гэж цугтаалгадаг. Харин манай хэд замыг нь цэвэрлдэг. Артур зүгтэж явахдаа өмнөх эхнэр хүүхдийг нь алсан явдлаа бодоод энэ магадгүй үүлийн өр байх гэж бодно. Карма is real хамма үргэлжлүүлээд ээжигээ дагуулаа зүгтэж байхад хавцал дээрээс нэг нөхөр шидээ бэлтгэж эхэлнэ. Артур ээжигээ түлхээд өөрөө оногддог. Артур доошоо унаж явахад Жасмин өгсөн хутгийг ашиглаж түүнийг бас унгаадаг. Дартан болон Росс түүнийг аврах гэж шидээ ашигласан боловч хүрдэггүй. Артур өмнөх амьдралдаа хайрыг мэдэрч байгаагүй тул унаж явахдаа бодно. Гачи санагдчих. Би юу ч олж аваагүй ч гэсэн сэтгэл минь дүүрэн байна. Би эцэст нь ойлгосон гэж бодож байна. Гэд тэр хүн яагаад гэр бүлээ хамгаалах гэснийг ойлгоод бас яагаад ээж аав нь түүний төлөө үйлснийг ойлгоод гэр бүлээ аврахын тулд өөрийгөө золиослоход огтхон чиргэлцэхгүй байх. Тэдэнтэй дахин уулзахгүй гэсэн бодлоос болж урсгах нулимстай зэрэгцэн. Баяр баясал ба гуниг хамтдаа сонгох цаг ирэхэд өө нэрэт би ах болох гэж байсан. Ах болвол сайхан байх байсан. Йоо, манай гайч баг зохиолч юм шүү дээ, те. Өмнөх парт дээр Артур хавцал руу над дууссан. Энэ анги ихтгэхэд Артур нэг агуулсарна. Тэгэхэд урд нэг мангас байдаг. Артур шууд ухсхийн дайрахад мангас няслаад л унгаачихдаг. Тэгээд тэр мангас сурах зүйл их байна да Артур. Би чиний тал гэж хэлдэг. Дараа нь нэг жимс шиг мургаж байхад түүгээд Артур дөлсөж байгаа ах идгээд өгдөг. Артурч амаа олохгүй идэнэ. Артур мангасаас чи миний ээж авыг зүгээр байгаа үгүйг мэдхүү гэсэн. Би эндээс хөдөлж чадахгүй гэдэг. Артур гуниглахад гэхдээ би баг зэрэг холыг харж зорсондоо өрөх чадaltaй гэд нэг дэлгэц шиг юм гаргаж ирээд чиний гэр бүл амьд тэд хэд хоногийн өмнө аяллаа үргэлжлүүлсэн гэдгийг хэлнэ. Артурч бүгд зүгээр байгаад нь баярлал, уйлал. Нөгөө мангас өөрийгөө миний нэр бол Сильвия гэж танилцуулна. Одооноос чулууна. Өдөр хоног өнгөрсөөр Артурын шархан дидгэрсэн. Гэхдээ тэр гэртээ ярихыг хүссэн боловч Элишер ойн донд байгаа энд зэрлэг амьтад болон дээрэмчдэр дүүрэн гэж хэлнэ. Тэгээд Сильвия орон зай оронд шилжих гүүр хийж өгөхөр болно. Артур дараа нь сэлмийн бэлтгэл хийгээл чулууна түүний хөдөлгөөн сайн байгааг нь хэлнэ. Артур цөмөө удирдах байхыг нь чулууна хараад хизээч түүний насан дээр цөмөө удирдах сурсан хүүхэд харж байгаагүй хэлнэ. Чулууна дараа нь шидээ гарантаа хөрөмтлүүлээд Артурт харуулна. Тэгснээ миний юу хийж байгааг мэдж байна уу гэхэд тийм ээ чи манаага цуглуулж явахдаа шидээ ашиглаж байна гэдэг. Энэ чадварыг сурчвал гүйж байхдаа хүртэл манаага цуглуулж чадна. Чулууна энэ чадвартай байхад чи илүү хүчтэй болно. Хүчээ юунд ашиглах вэ гэсэн өмнөх явдлуудаа бодоод миний хайртай бүхнээс салахыг оролцсон. Хинэгч би үхэл рүү нэлгэн гэхэд чулууна нисгээд хийсгчдэг юм. Тэгээд ийм бодож байгаа хүнд зааж өгөхгүй гэдэг. Артур яагаад болохгүй гэж дайснуудаа алах чинь хүн бүрийн хийдэг зүйл биш гэж юу? Чи толгоондоо дайснуудаа хөнөх бодлоор дүүрэн байх нь чамд таалагддаг уу? Би магадгүй чаана ясалсан уу? Өвдөж байна уу? Би зүгээрээ чулууна миний гарч хамааг төвггүй хуурж татаж чадна. Гэхдээ чамд зөөлнөөр хүрч чадна. Аль нь чамд илүү таалагдж байна вэ? Надад зөөлөн таалагдж байна. Үзийн ядалт болон уур хилэн амархан хүчрхийлэл үлдэхэд хүргэдэг. Яг тэр үед л сайхан санагддаг. Гэхдээ эцэст нь
Үзэн ядалт бүгд байсаар байдаг. Миний орсон амьдрал тийм зүйл хийгээсэ гэж би хүсэхгүй байна. Одоо дахин асууя. Чи одоо байгаагаасаа хүчтэй болвол тэр хүчээ юунд ашиглах вэ? Артур өмнөх үедээ бодоод. Надад хамаатай хүмүүсийг хамгаалмаар байна. Төгс хариулт байлаа. Гэхэд хавцал дээрээс нэг чулуунаатай адилхан нөхөр чулуунаа хайгаад байдаг. Дараа нь Артур манаага цуглуулж байхдаа шид ашигладаг аргыг сурж байна. Гэхдээ хэдий авьяастай байлаач тийм амархаж сурчихгүй. Эцэст нь тэр сураад хэд хэдэн хөдөлгөөн хийж үзэхэд ямар гайхалтайг нь мэднэ. Артур чулуунаа руу гүйж байхад чулуунаа түлхээд нэг чулуунд огороор уралцдаг. Тэгснээ чимээ битгий гаргаарай гэдэг. Артур харахад нөгөө чулуунаатай адилхан нөхөр ирж гисэн байна. Чулуунаа өмнөх тулаанаасаа хүн чарах авсан бөгөөд өөхөх нь тодорхой. Тэр чулуунаатай адилхан нөхөр түүнийг цуг явахыг хүсгээд чулуунаа татгалзаж тэр нэг шид хийж явуулна. Хамгаалтын шид хийж арай гэж хамгаална. Учир нь тэр сулчихсан болохоор чулуунаа дараа нь хуурж эхэлнэ. Тэр луу болоод хувирчхав. Хувирчхавч гэж угаасаа луу байсан. Тэр чулуу зүгээр л маск байсан. Тэр луу төрхөндөө орсон учраас удахгүй өөхөх байлаа. Чулуунаа нөгөө гарлуу нэг чидээр галлахад тэр арай гэж хаагаад баахан харахгүй шид гаргаад чулуунаа руу явуулахад чулуунаа хаана. Тэр дахин харахгүй шид хийж дайрахад дэлгэц саарл болно. Чулуунаа Артур өөрийнхоосоо бусад бүх зүйлийн цаг хугацааг зогсоосон байна. Тэр Артурыг дуудаж гаргаад нөгөө орон зай хаалгыг нь гаргаж өгөөд чамд өөх нэг бэлэг байна гэд нэг өндөг гаргаад өгдөг. Дахиад нэг үүд гаргаж ирээд энэ дороогоод яв гэдэг. Тэгээд Артурд нэг юм хийгээд хоёр гаран дээгүүр нь тэмдэгтэй болгодог. Тэгээд чулуунаа салахаас их цаг нь болжээгээд үнэн дээр би чамааг шууд л гэрлүүч явуулж болох байсан юм. Гэхдээ би явуулахыг хүсээгүй. Чамтай хамт энд амьдрах надад таалагдсан. Тэгээд Артур цаг өнгөрүүлсэн цаг хугацаагаа бодно. Сильвия, надад чиний мангас байна уу? Луу байна уу? Огт хамаагүй. Чи бол миний гэр бүл. Чулуунаа чамд аль хэдийн ээж байгаа шүү дээ. Тэгвэл чи миний эмээ гэсэн чулуунаа сонирн болоод дахиад нэг ингээд дуудаад өгөөч гэдэг. Артур инээмсэглсээр. Баба. Чулуунаа уйлсаар баярлаа хүүхдтэй гэд. Артур нөгөө өндгийг нь өдөнд нь ороосоор орон зай хаалга руу ороод би энийг хийж чадахгүй нэ. Надтай зүг яваач Сильвия гэхэд хаалга хаагдан цаг хугацааж буцаж явж эхлэхэд нөгөө хар шидэндээ чулуунаа оногдож газар унна. Нөгөө гар тань шиг хүчтэй хүн иймхэн зүйл өглөө гэж юу гэхэд чулуунаа босч ирээд дахин галдаг. Би бараг алсан байх гэж бодож байна. Энэ ойн бүр том дэлбэрэлт болоод Артур орон зай хаалгаар явж байхад чулуунагийн бодолтой нэг хүү ярьж байдаг. Чулуунаа дэлхий гунигаар дүүрэн. Тиймээс л бид энэ бүх гунигийг аз жаргал болгон хувиргах хэрэгтэй. Артур би энийг хийж чадахгүй. Чулуунаа энэ зүгээрээ чи одоохондоо чадахгүй. Гэхдээ алхамаар хизээ нэгэн цагт энэ миний чамд хүсэж буй зүйл. Бас би чамайг чадна гэдгийг мэдэж байна. Чи чинь хамгийн хүчрэг хаан байсан шүү дээ гэд Артурын хаан байсныг мэдчихсэн байдаг. Битгий зүрхээ уур хилэн болоо. Үзэн ядалтаар дүүрэг. Гуйж байна. Хаан гэрээ. Энэ шинэ амьдралдаа зүрхээ гэрлээр дүүрэг гэсээр замын төгсгөл дээрж орно. Артур дараа нүглөө нэг газар өндгөө барьсаар сэрнэ. Тэр Сильвияг бодож уйлаад өндгөө далт хийгээд босоод байж яхад ард нь гинт юм дуугар. Артур юм дуурсан газар руу явж нэг модон дээр гарахад хідэн дээрэмчид нэг ээл бохныг хулгайлчихсан. Түүнийг зарах гээд ээл бохтод өндөр өн хөрөндөө гээд тэрэг рүүгээ шиддэг юм. Артур арай гэж бие барай. Тэднэр лөө дайрах гэсэн боловч чулуунагийн хэлсүүгнүүдийг санаад хоорон сэтгэлд автахгүй гээд болно. Оройнч болж Артур хөдөлж эхлэн шидэт тараатнуудыг хэрхэн удирдах байгааг нь гайхахад ий чидээр удирдах байдаг юм.
Артур хэдэн чулуун тэдэн рүү шидэж тэднийг үргэн. Нөгөө дэрэмчний нэрээд шидэд дараатан цотоход Артур нэг амир шин чадвар сурчсан. Гарнаасаа маанаас хилэм гаргаж ирээд дэрэмчний ард нь гарч ирээд хүүхд дүү гэсэн. Артур дайран түүнийг алаад түүнд байсныг хутгийг нь авна. Юу хийгээд байгаа юм бэ? Шээгээд байгаа мó гэж байсан. Артур дээр нь гараад түүний хоолойг хэрчээ алдаг. Морин тэрэгнээс нэг нөхөр гарч ирэхэд Артур шууд дараад хөлийг нь шархтуулна. Нөгөө нөхөр дарагтаа энэ бацаан шид ашигладаг юм байна гэсэн. Эднэрийн дарга нь аюул гэхээс илүү олз гэж харж байлаа. Хүүхэд эдтэн гинэ. Энэ магадгүй ээл бөхнөөс илүү өндөрнө. Зүгээр өнхрөхөд ороод ирсэн алтан өндгийг алахгүй гэд шид ашиглан Артур руу дайрахад Артур бултаж буцаан зөрүүлэн дайрахад яалтчгүй биеийн болон хүчний ялгаа гарч Артурын дайралтаас бултана. Артур ч хутгаа шидсэн барьж аваад шинийх бицтэй ав гэд дайран алахгүй зарахын тулд төшгөлдөг. Артурт нисэл Артурын хөлнөөс нь өргөөд байж байсан. Артур шинээр сурсан галынхаа шидийг түүн дээр ашиглан үргэлжлүүлэн хутгаа шидэж түүнийг алдаг. Дараа нөгөө ээл бүхнийг суллнаа. Артурч чи одоо аюулгүй харж болно гэхэд чи шархчихсан юм уу гэд. Артур нэг жирийн энийг хүүхэд энийг хараад гайх нь мэдээж гэж бодон. Би нэрээ өөртөө чацуу юм хүүхэдтэй таарж байгаагүй юм байна гэж бодоод дараа нь алсан хүмүүсийгээ даавуугаар бүтээгээд ээл бүхэн энэ юу вэ гэсэн хүүхэд хараад хэрэггүйгээд өөрөө ч гэсэн хүүхэд юм байж. Ээл бүхэн намайг хулгайлсан муу хүмүүст юу тохиолдсон юм бэ гэсэн. Тэд зүгээр осолд орсон гэж худлаа ураад өгнө. Артур ээл бүхний юмнуудыг нь авч өгснөө танилцсантаа баяртай байна гэд 4-5 хүүхдийг ганцаараа ингэ үлдээгээд явах гээд байд юм аа. Яг явах гэж байхад нь ээлб гарнаас нь зуураа авдаг. Дотроо бол бит яваач байгаад байна гэж бодоол. Артур би гэрлүүгээ явах хэвээр одоо их чам дээр муу хүмүүс ирэхгүй. Нөгөө охин бүр дотроо уурлаад ийм хөөрхөн охин яаж иймээд хайж явах гээд байна гэж бодоод Артур ч яах чаргагүй хөргөж өгөх гээд хаанаас ирснийг нь асуухад яг явах гэж байгаа зүгийнх нь эсрэг зүгт байна. Нөгөө охин бүр яа хорхой барих гэж байгаад дагаж явж байгаа л төөрцсөн гиш. Тэгснээ дээрэмчт баригдсан. Нөгөө охин шидэд дараатнуудыг суллаа тэднийг ойроонд буцаадаг. Манай хоёрч маргаашнаас нь аялдаа гарчихсан. Артур охинг гэрт нь хүргэж өгөх гэж байна. Тэд нэг газар буудлаад хоорондоо танилцаад энэ охинг Тэши айраалайт гэдэг. Артур нэг хоол хийж өгөөд өлсөж байгаах. Өлсөхгүй байсан жид бид дахиад удаалгах байг гэж хэлээд чулуунаг яг өөрт нь ингэж хэлж байсныг санана. Артур нэг борцморцоор хоол хийж өгсөн. Артурын хоолыг голоод чихэртэй мэдмээр өнө үдээ. Ой, би чамд хэлээ. Одоо бити давраад дагараа. Артурыг элэшээр ондод юу хийж байгааг нь асуухад Артур би гэр бүлээсээ салжчихсан гэсэн. Өөр чигээ бодоод төөрч юм уу гэдээ. Артур ээлбүүдийн улс ямар байдаг бэ гэсэн. Эленор хөгжилтэй гэдэг. Тэшагийн эцэгийнхэн завгүй байдаг тул тэр өвөө олон асрагчтайгаа байдаг гэдгийг нь мэдж авнаа. Нэг хэдэн гэрэл цох шиг юмнууд хурж ирээд Тэшя эднэр Элениорт маш олон байдаг. Элениорт ойртож байгаа гэсэн үг гээд нэг цох аваад Артурын чихэнд эмэг болгож зөөж өгд юм аа. Тэд үргэлжлүүлэн явж байхад дээр аварсан шидэд дараатан дагаастай. Артур алахгүй явдаа гэж бодоод. Оройн болж тэр хоёр майхангаа бариад Артур араатын хүмүүс дээрэмч дайрж магадгүй. Чи ороод унт би харуулт гарлаа гэж үлдээд. Нөгөө өндгийг нь хараад чулуунаа надад юу үлдээхийг хүссэн юм бол гэд байж байсан. Тэшя чи унтахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Манай өвөө эрэгтэй үнтэй унтаж болохгүй гэсэн л дээ. Гэхдээ би чамайг өвөөдөө хэлэхгүй. Зүгээрээ би ядраагүй. Ойлголоо. Сайхан амараа гэж хэлээл Тэшэг оруулав үгүй юу? Буцаж гарч ирснэ. Би нэг зүйлийг бодлоо л та. Мангасуу чамайг гадаа байвал хүүхэд байгаа гэж мэдчихнэ. Артур чи яагаад байгаа мó? Үгүй ээ. Би зүгээр л аюулгүй байдалтай харж байна. Би чамайг майхан дотор орж мань гэж бодож байна. Энтэр гисээр байгаад майхан дотор оруулаад Артур аюулгүй байдлынхаа төлөөг ин шүү. Үнэн шүү. Би айгаагүй энтэр гиснэ. Надад хэлэлгүй битээ гадаа гараарай. Би 0 орох хэрэгтэй бол цуг орно шүү энтэр гэд худлаа ээжиж. Тэшя чи хүмүүсийн хаанд дуулсах үстэй. Би эрэгтэй хүмүүсийг донтой бас олон их нэртэй байдаг гэж дуулсан. Хин чамд энийг хэлсэн юм. Манай өвөө би ээлбүүдийг хүртэл донтой гэдэгт итгэлтэй байна. Бас чи донтой гэж юу болохыг нь мэдэх үү? Зөвхөн язгуурт хүмүүс л олон их нэртэй байдаг юм. Ойлголоо гэж байгаад Артур хэдэн үг хэлж байсан. Аль хэдийн унтаад өгсөн байв. Манай хоёр сайхан гихч нуутаж байна. Өглөө босоод манай хоёр аяллаа үргэлжлүүлэн хүрхрээний хажуугаар яваал. Тэшээ ганц гол гаталж чадахгүй Артур дөрүүлээл. Гэтэл гинэд Артурын маананы цөм тэсвэрлэхийн аргагүй өвдөж эхлэв. Тэшээ Артурын гид зүвдэж байгаа гэж бодоод
Гидсэнд нь цай ургамал түүхээр явна. Артурын маананы цөвийн өвдөлт дээрдэггүй. Харин ч өвдөх зай нь ойртсож Тэшиад хэлэхүү байх уу гэж байснаа зүгээр л түүний санаа зовно гэж бодоод хэлхээ болдог. Гэтэл гинэт нөгөө араас тагаад байдаг авруулдаг ратан үржин Артурж цагаа олжтэй гэж бодоод Тэшиаг ирэхэд нь хол бай гэсэн. Араата амандаа зуусан өөрийнхөө ангийн олцны гахайг өгөөд дээр аварсан талархлаа илэрхийлээд явна. Оройч нөгөө гахааны махыг мань хоёр ил гал дээр шарсан шигээ суугаад амтрхан гихчин зоглож байна. Тэшээ манай Артурын хоолыг голоод ирсэрнэ. Энийг амаа болохгүй идэж байна. Өдөр Тэшээ явж ирэхдээ мөөг түүсэн. Энэ нь Эленорын бүх эмэгтэйчүүд иддэг. Их уурахтай энтер гэж магтаж байгаад өгөөд Артур идсэн. Ихтэйчүүдэд хурцсан байх өө. Артур би болгоомж алтлаа гэж хүндэрж байна. Оройн манай хоёр майхандаа ороод унтах гэж байгаа л Тэшээ унтахын өмнө уншсан номнуудынхаа талаар ярина. Тэр номон дээр нь хүний хаант улс болон одоо нарын хаант улсын талаар гардаг. Энэ нь Тэшээг хизээ нэг өдөр очиж үтхийг хүсдэг болгосон. Гэхдээ айл айланд муу хүмүүс байгаа. Энэ яагаад Эленор бусад улсын хүмүүст итгэдэггүй шалтгаан. Артур яриаг нь сонсож дуусгаагүй унтчихсан байдаг юм. Маргаашд манай хоёр аяллаа үргэлжлүүлээл Артурын маананы цөмөө өвдсөн юм. Тэшээ Артураас хоёулаа нилээ удаа суг байлаа. Бид нар ч хөөрхөн дотнолцлоо. Би чамайг Арта гэж дуудаж болох уу? Яг л бид найзууд чиг гэсэн. Артур болноо гэж нэг тоохгүй хэлсэн. Тэшээ авуурлаад Артур чинь над чи дор даралтай муухай гэмтэй таны ийм их хүндэтгэл надад зөхгүй энтергээд. Тэгснэ ганцаараа нойлоор чаддгүй байж энтергээд. Дараа нь Тэшээ би нэг юм харлаа гэд Артур очиод үзэхэд ийм юм байд юм аа. Энэ болохоор Эльпи хаант улс руу орох халаг. Тэшээ гэж орол. Надтай хамт яв. Арта гэл. Артур орох үгүйдээ эргэлзээл. Артур эргэлзэж байгаа зөвшөөрч орж ирэхэд өөдөөс нь зэвсгэлсэн цэргүүд угтаа авхан тэр. Тэд Артурыг барьж аван нэг нь элдээ суглана. Артур Тэшээ цанаа зовон Тэшээ гэхэд тэр зүгээр л хараа зогсож байв. Тэр түүнээс урвсан гэж өв. Элд цэргүүд зэвсгээ суглан түүнийг алах гэхэд Тэшээ ойлгоод харуулуудыг зогсохыг шаардахад харуулууд Артурыг аюултай хөмбөгөөд тэдний гимтэхээс өмнө алах хэрэгтэй гэдэг. Тэшээ Артур миний аймыг аварсан гэхэд харуулууд итгэхгүй Тэшээгийн тархийг угаасан гэж бодож байхад генет нэг хоолой дугаараа харуулуудад чимээгүй байхыг тушаана. Тэдний өмнө портал гарч ирэн дотроос нь нэг хөгшайх гарч ирээд цэргүүдэд Артурыг судлахыг тушаав. Тэр хөгшайх Тэшээгийн өвөө байх ба алав болсон гүнжтэй ирсэн тул цэргүүдийн үйлдэл зүг байсан хэлнэ. Тэр өөрийгөө хуучин Эльбүүдийн хаан Вэриан гэж танилцуулна. Аж охиныг нь олон улсынханд гүнжийг аварсанд талархал илэрхийлнэ. Артурын нэг балаа эрх тангилын гүнж байсанд нь гайхаа Вэриан Тэшээгаас Артурд хааны гэр бүл гэдгээ хэлсэн эсхийг асуухад Тэшээ хиллүү яалаа гэж эргэлзэж байхад Артур шууд огт хэлээгүй гэж хэлнэ. Төд удалгүй Тэшээгийн эцэг их буюу Эльбүүдийн хаант улсын хаан хатан хоёр хурж ирнэ. Тэшээ удаа уулзаагүй ээж аавдаа очиж тэрвүүлэн аав нь Артурыг хараад шууд л цэргүүддээ алахыг тушаана. Вэриан хажуудлаас Артур хүн боловч Тэшээг аварч гэрт нь авчирсан гэлнэ. Тэшээ ч муу оролцож аавдаа Артурыг цайзтай үлдээхийг ятгаж Вэриан түүнд хожим ярилцах зүйлтэй гэж хэлэн түүнээс ямар нэгэн хүч мэдрэгдэж байгааг анзаарна. Тэшээ Артурын гараас хөтлж хотын дундуур гүүхэд Артур харж байгаа зүйлтэй гайхаж байхад Артурыг харсан Эльбүүдийн харцанд уур, хорсол, жигшэл мэдрэгдэж байв. Учир нь Эльб болон хүмүүсийн хоорондын тулаан олон жил үргэлжлэсэн түүхтэй. Мөн Артурын цээжний өвдөлт өвдсөн юм. Тэд ордонд ирмэгц Тэшээ зартуудад Артурыг бүхнээр хангахыг тушаана. Артурын амьдрах байр энтрийг төлөвлөж эхэлсэн ч Артур эхлээд аяллахаа талаар эцэг эхт нь ярих ёстой гэж хэлнэ. Түүний гэр бүл ярих боломж олгон Артур ширээний ардсан Тэшээ Артурд цай амтцан захина. Тэшээгийн аав Аалдвин өөрийгөө болон эхнэр Мөриэлийг танилцуулж Артур тэдэнтэй ёс суртахуунтай мэдчилж мэхийн ёслоход Аалдвин түүний боловсон цанг харан хүн гэхэд овоо ёс суртахуунтай юм аа гэж гайхшин. Артур болсон бүх зүйлийг хэлж боолын 8-ачтаас хэрхээ орсон талаараа хэлэхэд гэр бүл нь уурлан хүмүүсийг хараад зүххэд Артур бүх хүмүүсийг биш боолын 8-ачт болон боолын 8-ны мэрэгчлийг үзэн ядахыг хэлнэ. Вэриан түүнийг яаж аварсныг асуухад Артур өөрийгөө шидлэн гэдгийг хэлэхэд хаан болон бусад ээлж цэргүүд үүнд нь эргэлзэн түүнийг худлаа ирж байна гихч Вэриан чимээгүй байхыг хэлв. Тэшээ Артурын талд орон боолын 8-ачт хэлсэн ээл богтод өндөр үн хөрөндөө гэсэн үгийг эцэг ихтэй хэлв. Ээж нь түүний тэрвэр аав нь бүхнийг сонссны дараа Артурд итгэж байгаагаа хэлнэ. Артур Аалдвинаас гэр бүлтэйгээ буцаж уулзахад нь туслахыг хүссэн ч Аалдвин
бүдүүлэг хүмүүс туслах сонирхолгүйгээ хэлнэ. Артур 50 байж ухаалаг шийдвэр гаргаа. Та ингэж хандж байгаа бол үзий яддаг хүмүүстэйгээ яг адилхан байна хэмээн хэлэхэд Алтви мөн үүнийг сонссон хэдий ч туслахад татгалцсан ивэр. Тэши аав руугаа ууртаар аавыгаа ятгах гин. Эцэст нь Алтви ялагдаж хүмүүсийн хамт улсад нэвтрэх хаалга 7 жилдний удаа нэгддэгч Артурыг эндийн удаан байлгаж болохгүй тул хэдэн цэрэг цуг явуулж Артурыг гэрт нь хөргүүлэхээр болно. Артур энэ мэдээ сонсоод баярлсан ч гинэд маананы цөмийн өвдөлт нь өмнө хөсөө хүчтэй өвдөж эхлэв. Өдөржингөө өвдөлтөд иссээр өөрөө нь Артур агаар амьсгалах гээд балкон дээрээ гарна. Агаар амьсгалж байхдаа Артур Тэшийг эцэг ихтэйгээ аз жаргалтай инээ хөгжилтөж байхыг харан өөрийнхөө гэр бүлийг санаа тэд зүгээр байгаа болов уу? Намайг ахин харвал баярлах болов уу гэсэн бодлоо толгойд нь орж ир. Тэши Артурыг анзаараад яаран гүйжээр өнөөдрийн аав ээжийнхээ хандлагад уучлалт хүсдэг. Артур зүгээрээ хэмээн одоо очиод ээж авдаа эрхэлтэй хэмээн тоглоомоор хэлдэгч Тэши аунд нууралсан юм шиг байна. Тэши Артурын эцэг ихч бас түүнийг яг ингэж халамжлан гэдгийг хэлнэ. Энэ үг нь Артурыг ахин бодолд автуулж ээж аав нь үнэхээр түүнийг баяртайгаар угтах болов уу гэж Тэшигээс асуув. Тэши түүний хацраас чимхээ авч тэд чамааг үгүүлэх нь мэдээж. Хүүн хамт байхгүй байхад яаж өгүүлэхгүй байх вэ? Би бас чамааг аль хэдийн санаад эхэлчихсэн байна. Чи удахгүй явах гэж байгаа болохоор гэж хэлнэ. Тэднийг ингэж байж байхад гэрэлтэж буй цэцгийн дэлбэнүүд агаар төвөн тэд хамтдаа тэднийг хараад байж байхад Артур ямар нэгэн дайралд Тэшиараа чиглэж байхыг анзаараад дайралт руу ухс хийхэд Вириан байлаа. Артур уурлан Вириан руу хашгирч та өөрийнхөө аж охиныг гэмтэх гээ юу гэхэд Вириан чи үнэхээр цэцгийн дэлбэгээр хүн алж чадна гэж бодож байна уу гэд. Гарт нь байгаа зүйлийг нь харахад тэр цэцгийн дэлбээ барьсан байлаа. Вириан түүнийг хурдан хөдөлж хамгаалж чадсныг нь магтаж Артурыг боолын амиачтай тулалдсан гэдэгт нь итгэв. Тэши аварлаа өвөөгөө Артурыг дээрлэхэж байна гэж бодон хэлэхэд Вириан түнд дээрлэхэж байгаа биш. Зүгээр л Артур түнд сонирхолтой санагдаж байгааг хэлнэ. Тэр нэг модон сэлэм дуудан гаргаж ирээд Артур дүгэн түүний чадварыг шалгахаар болов. Артур түүн рүү ухсхийн дайрах боловч Вириан түүний дайралтуудаас амархан гихчин болтож байдаг. Артур шид ашиглан хурдаа нэмэгдүүлэн дайрах боловч нэг ч он чадахгүй байлаа. Төд удалгүй Вириан түүний дайралтыг модон сэлмийг нь хугалахад сэлмний хугарсан нэг хэсэг Тэши руу чиглэхэд Артур сэлмний ишийг шидэн цагаа болон Тэшиг хамгаалав. Артур тулааныг хурдан дуусгахыг хүссэн тул хүчтэй дайралтаа хийн Вириан руу дайрахад Вириан дайралтыг нь зогсоо. Артур бууж өглөхгүй дахин дайран түүний туханд хүрээд авдаг. Вириан үнэхээр гайхаж 2 дахь үеэ эхлүүлье гэхэд Тэши бөкснөөс нь чимхээ авч найзыг маань дээрлэхээ болгиж хэлэхэд Вириан би зөөлөн андаагүй бол өөрөө дээрлэхүүлэх байснаа хэлнэ. Вириан дараа нь Артурыг өөрийн шав болох санал тавихад Артур гайхан энд үлдэж чадахгүй гэртээ ярих ёстой. Аав ээжээ минь санаа зовно гэхэд Вириан ээж аавдаа аюулгүй байгаагаа мэдэгт нэг арга бий гэхэд Артур яаж үгэж асуухад маананы цөмийн өвдөлт нь ахин сэдрэн өвтгöd үүнийг өмнө нь анзаарч байсан Вириан бүрээ итгэлтэй болно. Артурыг аргатны хүслийг өвлөө авсан байна гэд хэрвээ чи миний шав болохгүй бол эцэг ихтэйгээ уулзахаас өмнө нас барахыг нь хэлнэ. Артур шөнө нь унтаж байхад маананы цөмөн ахин өвдө Артур дэсэж байсан ч эцэстээ цээжийг нь нэвцүүлбэх мэт болж Артур нүдэ нэхэд түүний дээр нэгэн сүүдэр шиг аратан байж байх нь тэр. Мангас Артур руу ойртоход Тэши түүнийг сэрээрээ гэж дуудан Артурыг зүуднээс нь сэрэн. Артур өглөөсөрөө түүний царайг харахыг хүсэхгүй байсан тул ганцаараг минь үлдээгээч би өөр чинь аимшигтай аратан зүудлээд сайн амарч чадаагүйгээд тэр ахин унтах гэж оролдоход Тэши өөрийг нь мангас гэж хэлж байна гэж бодоод уурлан түүнийг сэрэх хэрэгтэй өвөө нь хүлээж байгааг хэлнэ. Артур аргагүй болж босоход Тэши энд үлдэх үү явах уу гэдгээ сонгосноо гэхэд яг чийдэггүй байгаа. Гэхдээ Вириан түүний сонголтод нөлөөлөх зүйл байгаа гэж хэлсэн тул түүнийг нь харсны дараа сонголтоо ихээр болно. Дараа нь Артур Тэши хоёр гадагш гарахад Алтви Вирианд хүн төрлөختөө эльфийн анд улсад үлдэж болохгүй энтергээд хуцаад түүний шийдвэрийг болиулах гэсэн ч Вириан түүний яриаг огтхонч тоолгүй тэргэндээ суугаад Артур надад таалагддаг өөр ярих юм байхгүй гэхэд Тэши хажуудлаас орж ирэн Артурыг өмөрөө миний амийг аварсан гэхэд аав нь энэ асуудал одоо чамтай ямар ч хамааралгүй гэж хэлэн дугаавай гэхэд Вириан чийл харин дугаавай гэд Алтвинийг дугаа болгов. Вириан хүүхдүүдийг тэргэндээ суулгаа тэд хамтдаа Вирианы хуучны найз нэгэн эльфийн гэрлүү хөдлөв. Удалгүй тэдний тэрэг зогсон хотоос зайдуу байшин дээр ирэн зогсон. Урд нь хаан байсан хүнийг хүртэл гэртээ авчирч чадах ямар хүн байдаг байна гэж Артур бодно. Вириан хаалга руу очиод хаалга руу чийгээд хаалгаа гэд ойрлон найзыгаа дуутахад ирж байна уу үгүйг нь шалгах гээд хаалгатай ойртоход найз нь яг өөдөөс нь гарч ирэн хантай саваатглаа. Дараа нь Вириан түүнийг хуучны найз болох Рина бөгөөд
онцгой чадвартай шулан болохыг нь хэлнэ. Рина бүгдийг нь дотогш оруулаа. Шууд эхэлцгээе гэд би бол онцгой шидтэй. Би өнгөрсөн ирээдүг харж чадна. Шидээ төвчүүлээд Артурын өнгөрсөн дэндүү онцгой тул түүний өнгөрсөнийг харж чадахгүй байв. Артур цогнол сонсох гэж биш, эцэг ихтэйгээ холбогдож өөрийгөө сайн байгаагаа хэлэх гэж ирсэн гэдгээ хэллээ. Рина түүнийг дүүрэн устай өвн рүү харуулсан. Эцэг их айл болох тод өсөөлхийг хэлнэ. Энэ үед эцэг их нь шинэ хоттой өдрийн хоолой үед Алис шүлхийн рейд аягалж өгнө. Артур ч бас энэ шүлэн дуртай байсныг нь хэллээ. Тэр өнөөдөр Артурын төрсөн өдөр. Гэвч тэдний тэргэд Артур алга гэж гуниглаа. Тэр осол болсон өдөр Артур уулын авцал рууна алга болсныг Алис дурсан. Маш их шаналж байлаа. Рейч бас маш их шаналж хүүгээ алдсандаа өөрийгөө буруутган архинд орсон байсан юм. Гэвч түүний хажууд найзууд нь байсан тул ухаан ортол нь ухамсарын шанаа өгсөн юм. Тэд удалгүй хотод ирж багийнхнаасаа салан Рэй амьдралаа залгуулахын тулд цэрэг болон тэд удалгүй шин байч худалдаа авсан юм. Артурын талаар бодон гүнэлж байгаад гинэд Артурын дууг сонсон өөрсдийг нь дуудаж байгааг мэдээж гайхан суудлаасаа босгоод Артур би үүнхээр та нартай ярьж байна. Тэр өөрийгөө эрүүл сарвал сайн байгаагаа хэлэн өөрийгөө эльфүүдийн хаан тусад байгаагаа хэлээд тусгай шид ашиглаа холбогдож байна. Бас гэртээ очихыг үнэхээр хүсэж байвч одоо очиж чадахгүй. Миний биед асуудал гарсан тул эмчилгээ шаардлагатай гэж хэлнэ. Эмчилгээ дуусмагц яараа очно гэдгээ хэлж түүний эцэг их нь Артурын амьд байгааг сонсоод баярлан нулимс туслуулна. Артур бие бодорой. Би та хоёрт маш их хайртай гэж хэлэн нулимс туслуулсан. Нулимс нь усанд тусах үед Артурын төвлөрөл санаж Ринагийн шидээрлэн. Артур Верианаас өөрийгөө шав болгоо авна уу гэж хүсдэг. Төд удалгүй тэд ордонд хүрж ирэн Вериан хүүдээ Артурыг өөрөө шав болгохоо зарлахыг хэлв. Аалтвын үнд эргэлцсэн ч Вериан хэрвээ Артур ямар нэг асуудал гарвал би бүрэн хариуцлага хүлээнэ. Хаан болон хатан аргагүй байдалд хүрж зөвшөөр Артурыг Албиусаар улсдаа хүлээв. Тэши аавда Артуртай зүг хотоор аялахаа хэлэхэд аав нь түүнийг зөвшөөрөн Тэши Артурыг хотоор дагуулсан явж хотоо танилцуулв. Артур санаандгүй явж байгаад нэг шаргал үстэй эльпүүг мөрөгчгөн. Тэр эльпүү хүмүүсийг үзий яддаг ба Артурыг бохир гэж доромжлоо. Чамаас болоод адад хүний бохиргээ наалчглаа. Чамайг Вериан хүлээн авсан чи хизээч жинхэнэ эльп биш. Гатны хүн гэж Артурыг доромжилж эхэлнэ. Удалгүй тэр аваар байсан хэдэн хүүхдүүдс нэмэгдээ ирж чи хүний ус руугаа буц гэж тэд нийлэн Артурыг доромжилж эхлэв. Тэши айдныг битгий тоо гэсэнч Артур хүн дээр хүлээж авна. Шаргал үстэй нөхрийг Пэй гэх ба өөрийгөө язгуурт хэмээн хэлж Тэшид энэ хүнтэй явахаар надтай хамт хотоор зугаалаач гэхэд юугээс тэгээл Тэши анөөрөхөв. Артур түүний нэрийг албаар буруудаа уурыг нь хүргэн Пэй альчуураа газар шидэ Артурыг тулаанд дуудана. Тэши түүнийг болиулах гээд чи язгууртан байлаа гэд манай өвөөгийн шавьтай асуудал үүсгвэл өршөөгдөхгүй гэхэд Пэй миний аав надад доромжллыг зүгээр өнгөрөөж болохгүй гэж сургасан гэд Артурыг доромжлан чи сүүлийн авчаа зогтох уу? Чиний хийх зүйл багшийнхаа нэр төрийг илэрхийлнэ. Артур эльби улсад тулаан хийх нь зүгээр бололтой хинт зогсоох гэж оролдсонгүй гээд тулааны саналыг зөвшөөрч Тэши шүүгч болж тулаан эхлэв. Пэй шууд л Артур руу гүйн дайрахад Артур нэг л зөхиод л газар унгав. Тэр айл хэдийн ухаан алдсан байв. Тэши гараас нүтлэн үргэлжлүүлэн хотоор зугаалж тэд амттан өдөө номынсан орон ном уншиж хідэн дэлгүүрээр ороод ордон руу буцлаа. Тэши чи сургуулиудаа догдолж байна уу гэж асуув. Өмнө нь Вериан түнд сургуульд маш хүнд байх болно. Гэхдээ дэвчвэл асар их үр дүнд хүрэх болно гэж хэлж байсан. Артур асуултанд нь хариулан сэтгэл хөдлөлөө илэрхийлэн би үнэхээр догдолж байна гэж хэмээн хэлдэг. Артур өөрийнхөө хичээхийг хэлээд Тэшаач бас Артурд ярагдахааргүй хэмжээнд хичээхээ хэлнэ. Дараа нь Вериан шууд хэлцгээгээд Артур урт хугацааны бэлтгэлдээ орлоо. Тэгээд бэлтгэлийн эсгийг харуулхий Артур дотроо энэ шинэ ертөнцид цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч би том болж хүчтэй болсон ч гэсэн энэ хүртэлх зам саад бэрхшээлээр дүүрэн байсан. Тэгээд цаашлах тусам улам хатуу ширүүн зам хүлээж байгааг гарцаагүй. Гэхдээ одоо бол өмнөө байгаа хаалганд анхаарлаа төвлөрүүлье. Учир нь яагаад ч мэдж байна. Ирээдүйд минь сэтгэл тоглуулах зүйлс олон байгаа гэдгийг гэж хэлдэг юм. Хаан хатаа хоёрд нэг тийшээ явах гэж байгааг нь Артур хараа хайчих гэж байгаа юм гэж Тэшигаас асуухад хуралдаа гэдгийг нь хэлнэ. Артур Тэши хоёр нэлээд томорчихсон. Аль хэдийн 3 жил өнгөрчихсөн байна. Манай Артурын үс нь яас их ургаав ээ. Нэг үсээ засуулчиж болдоггүй юм бах та. Энд нь үсчин байдгүй болов. Тэши бол Артур сайн гэдэг нь бол илт мэдэгдээд байгаа юм. Сайн идээрэ гэд өөрийн гараар хийж гисэн энэ одоо юу чинь гачиртай талах юм уу бүргэр юм уу? За ямар тааш нэг юм өгөөд ийм хөөрхөн охин хийж өгж байгаа болохоор талгараж яваарай гэхэд Артур идэж үзснэ. Хөөрхөн охин гин шүү гэж тоглоомоор хэлж байгаа нь энэ Артур дандаа л миний мо Тэшиг шоглох юм. Би очиод Артурыг зодчих уу
Тэгтэл Тэши амар хөөрхөн л болсон байгаа сте. Тэр хоёр дараа нь бэлтгэлээ. Тэшиж ойрын 3 жилд нилээдгүй хүчтэй болсон байх ба Артуртай энэ тэнцүү тулдаж байдаг. Тэр хоёр баа зэрэг бие халаалтын Вириан тэр хоёрт модон сэлэм өгөн үргэлжлүүлэн бэлтгэлээ. Тэд бэлтгэлээгээд маш их ядарчихсан байж байхад Вириан дараагийн шатанд орох гээд шидийн талаар хэлэн үндэс болох манагаа докторжуулсны дараа гал, ус, салхи гэсэн элементүүдийн аль нэгийг нь эзэмшиж болдог. Эдгээр үндсэн 4 элементүүдээс гадна ингээ салаалсан өшөө олон элементүүд байдаг. Мөн аль нэг элементүүдийг эзэмсэж чадах нь овог төрлөөс хамаарна. Ээлбнаар салхины элемент болон усны элемент газрын элементтэй сайн. Харин одоо нар газар болон усны элементтэй сайн бөгөөд хүмүүс 4 элементийг бүгдийг нь ашиглаж чадна. Гэхдээ элементэд таарамж гэж байдаг ба нэг хүнд нэг л элемент таардаг. Заримдаа хэд хэдэн элементийг ашиглаж чаддаг нэгэн байдаг ч үнэхээр ховор. Энэ бүх 4 элементийг бүгдийг нь ашиглаж чаддаг хүнийг юу гэж дуудаад байдаг лээ мартлаа. Гэхдээ одоо нас өөртөөхөө бас ажиллахнаар нь эдгээр 4 элементийг ашиглаж чаддаг гаруудыг аватар гэж дуудаа авчи. Аватар сүүлчийн агарын шидтэн. Oh fuck шал талис дөрөв ороо явчихлаа. Тэш авуугаас Артур яагаад над чиг шид ажиглангаа бие хөгжүүлээгүй юм бэ гэхэд суул дорой болохоор гэж тэр хариулна. Тэгээд Артурын мананы цөмд нь араатны ухамсар норсож байгаа. Бүр асар хүчтэй араатан шүү гэхэд Артурын мананы цөм өвдөж эхлэв. Араатны ухамсар нь Артурын бие махбод болон мананы цөмийн тэмцвэрийг алдагдуулж байгаа. Энэ нь түүний өвдөлтийн шалтгаан. Тийм учраас бие хөгжүүлэнгээ шид ашиглаж чадахгүй байгаа юм. Артур араатны ухамсар гэхээр нь магадгүйгээд Сильвияг бодно. Эльфүүд 10 нас хүрэхээс өмнө манагаас сэргээх юм бол авьяастай гэж тооцогддогч. Тэшиа 9 настайдаа сэргсэн. Артур бараг Тэшиатай сэлмээр үзээд барахгүй илээ дээ. Гэхдээ Артур шидэ ашиглахгүй байгаа юм чинь. Вириан түүн дараа нь одоо дотор нь нойрсож буй араатны ухамсарыг сэрээ гэдэг. Хэрвээ амжилттай болвол дахиж өвдөж шаналгаа болж жинхэнэ араатай ашиглагч болно. Вириан гартаа шидэ өрөмжлүүлээд одоо түүний мананы цөмд галаасаа. Баг зэрэг халуун мэдрэгдэгч сүртэй зүйл бишгээд эхлэн. Гараа Артурын мананы цөмөн дээр нь аваачиж мананы цөмд нь галаасаа эхлэн. Гэтэл Артурд маш их өвдөлт мэдрэгдэ нэг тэмдэг гарч ирээд гэрэл сацарч Артур маш их өвдөлт мэдрэн орилж эхлэн. Дэлбэрэл болон Вириан болон Тэшаг нисгчихдэг. Артур зүгээр болоод унаад өгөн. Вириан гайхан Артурын нүүрэн дээр нэг тэмдэг гарч ирээд арилсан. Артур эцэст нүдэнээ эсрэхэд хажууд нь Вириан хүлээж байв. Артурын зүгээр байгаа эсгийг асуугаад өөрийнх нь дотор байгаа араатны ухамсарыг мэдхүү гэхэд Артур тэр луу байсан гэж хариулна. Вириан маш ихэд гайхна. Луунууд нь ойролцоогоор 400 гаруй жилийн өмнө устсан юм байна лээ. Вириан талаараа хүнд битээлээрээ луу ямар ч хэрэггүй л дайн эхлүүлнэ гэдэг. Тэгээд Артур одоогоос 4 сарын дараа явахаар болсон юм байна лээ. Уул нь 2 жилийн дараа хүмүүсийн хаант улс руу нэвтрэх хаалга нээгдэ. Тэрүүгээр явах гэж байсан ч 3 хаант улсын залуусын солилцоо эхэлчихсэн. Тэр үеэр портал нэгтгийг хэлнэ. Залуу солилцоо гэдэг нь бараг л нөгөө бод амьдралд бодиштэй сурах солилцоог тэр л гэсэн. Артур одоо 4 сар богинох юм а гэж бодоход Сильвиягийн өндөг хөдлөн. Тэгж байгаад бутарч эхлэн. Нэг нүд харахад Артур айн сандрахад дотроос нь ийм хөөрхөн луу гараад ирдэг. Тэгснээ өвшөөл гэж байснаа буцаад хөвтээд өгнө. Энд ихтэй амар хөөрхөн байгаас тээ. Артур түүний тэврээ авч нөгөө луугийн зулцаг Артурыг юу ч хийсэн дуурай шийж байлаа. Тэгээд луу бидтэй гэсэн өөдөөс нь мишээж байна. Артур хөөрхөнг нь гайхаж байхад луугийн зулцаг гараас нь хазаад авдаг. Тэгтэл хадсан газар нь нэг тэмдэг гараад ирнэ. Артур ийш тийшээр химбэ гэд нэг сонирн байсан. Энэ луугийн зулцаг толгой дотор нь ярьж чаддаг юм байлаа. Тэгснээ Артурыг ээжээ гэж дуудаад Артур ядаж ааваа гэж дуудаж болохгүй юу гэд. Артур ээжийг нь Сильвия гэдэг байсан тул Сильви гэж нэрлэдэг. Лууд нэрэнд халагдсан бололтой ийш тийшээ үсэрч дэвхцээл. Артурын тэмдгийг нь гайхаал арайч 8 настай байж эцэг хүн болчих гэж бодоод орондоо буцаад хөвтээд өгнө. Лууч бас өсөрж орж ирээд хөвтээл Артурын нойр хүрээ нүдэн нам нойрслоо. Өглөө Тэшээс ирээд Артурын өрөөнд орж ирэн хөнжлийг нь сөхөхөд Сильви унтаж байгааг хараад Тэшээ ойрлов. Артур юу болов вэ гэд босч ирэхэд ямар хөөрхөн юм бэ гэд Сильвиг тэрчгсэн байж байдаг. Артурч тоос юмгүй буцаад унтаад өгнө. Сильви Тэшээтай суг байхыг хүсэхгүй тийчгэн. Дараа нь Артур Тэшээ хоёр бэлтгэлтэй яваад Сильви Артурын толгой дээр гарчихсан. Артураас огтхон шолдохгүй байдаг. Вириан дээр очиод Сильвиг харуулхад маш ихэд гайхаа. Артур луу юм шиг байна гэсэн. Зүрхэнд муу юм бэ. Ингэж зочролд ороод байвал эрт яваад өгнө шүү гинэ. Сильви газар буухад Тэшээ ганц илүүлчих гээл. Сильви уурлаа. Нэрээ луун заавал төрлийнхөө хажууд өндг нь хагардаг. Тэгээд өчигдрийн араатантай нэгдэх орлого хийсэн нь өдөөгч болсон юм байна лээ. Вириан Сильви зүгээр л хүмүүст ховор маана араатан гэж хэлчих гэдэг. Тэгээд өнөөдрийн бэлтгэлтэй орно. Араатай ашиглагчийн хуваар сэрсэн Артур одоо
Аратны цөм болон маана цөмөө хоёулангийн зэрэг хөгжүүлэхгүй бол болохгүй. Вэрианыг шидэ хөрвүүлүүлээд байгаа мөө нийгэм хийж байгаад шуурга үүсэл. Шуурга улам хүчтэй болсоор тэд арай ядан тогтож зогсож байлаа. Эцэст нь нэг зүйл болон Вэриан хувирчихв. Артурын өмнө гинэт шилжин гарч ирж дахин гинт алга болон ардаас нь түүний гар барьж авна. Эргээд харахад алга бай. Тэгээд энэ газар хөлийн мөрөөр гараад ёо сүртэй. Артур бууж өглөө гэд бууж өгөв. Ард нь гинэт гараад ирнэ. Саяны хийсэн зүйл нь өөрийн сүүдрийн ирүүс гих аратантайгаа нэгдсэн юм. Сүүдрийн ирвсэн зан чанараараа салхийг ашиглаж дээд түвшний шид болох чимээг удирдах чаддаг юм. Түүнээс хойш хэдэн өдөр өнгөрч Артур аратны ухамсарыг эзэмших шатандаа өрсөн. Артурыг шаналгаж өдөр болгоо өвтгөж байсан маананы цөмийн өвдөлт бүр мөсөн алга болж эц төгсгөлгүй бэлтгэлийг нь хийж чадхаар болж биеийн ч гэсэн сайжирч ихсэн. Артур амралтын цаг чөлөө цагаа энгийн үгэж чиг өнгөрөөсөөр Артур Тэши хоёр гадуур явж байхад нэг эльп ирээд мөрөгчихэн. Мөрөгсөн эльп өө хин бэ гэсэн чи хүний хүүхэд Артур биш үү гэд нөгөө Пэй байдаг юм. Бүтэн нэг нь Пэйрийт Артур тэгсэн таньдаггүй хин бэлээ гэхэд Пэй уурлаад хаалц тулааны дүрмийг зурчиж бохир харгачаалагц язууртан байна гэд бохирч гэж өөрөө гүйж ирсэн нэг зөвхөлал унцдаг үстэй те. Артурын гэсэн ч таньдаггүй Пэй бүр уурлаад тэгж байгаа бол яг одоо сануулад өгье хаалц тулдээ гэж хэлсэн. Дахин нэг зөвхөлөөд л газар унд юм аа. Иш чаавас хоосаам шалдангуй найзууд нь ахаад л ялагчлаа гэж хэлээ. Пэй босч ирв. Тэши түүнийг Пэйрийт гэж танилцуулахад Артур очиж мөрнөөс нь барьж ав. Дахиад уулзсандаа таатай байна. Пэйрийт тэгэхэд гараа өгөн. Пэйч бас гараа өгөн. Тэд найзууд болов. Найзууд нь Пэйийг үнэндээ аль эртнээс Артуртай найз болохыг хүсэж байсан гэдгийг хэлнэ. Тэгэл найз болмоор байсан юм бол зүгээр хурж ирээл. Найзууд болъё гээл найзууд боллоо. Хаалц тулаан энтер гэж хуцаад өөрийгөө 2 удаа ногоон дутах юм. Эднэрч бас 3 улсын залуусын солилцоогоор явах гэж байгаа юм байна. Артур Тэшаг чи бас явах уу гэхэд Тэшаныг сонирн болоод Пэйч нь Тэшаг өдөөл сул дорой гүн захиа төрчвөл хэцүүдэндээ гээд Тэши уурлаад нэг л цохоод тэнгэр лөө нисгэн. Тэр алидын ухаалтсан байна. Даагнаасаа биш дарвгараасаа гэж яасан үгүй. Дараа нь яг л өмнөх шигэ. Гэхдээ Тэши өмнө нь Артурын гараас хөтлөө зогтож байсан бол энэ удаа Артур Тэшигийн гараас хөдөлж өөмөнөөс холтно. Нэг газар ирээд Артур гүнж байж иргэнээ зодож болохгүй үстэй. Тэши учир нь гэж хэлж дуусаагүй. Учир нь бишээ. Гүнж идэ ухамсарл гэсэн. Учир нь Артурч бас яваад өгнө. Би бусадтайгаа адил залуу солилцоогоор явж чадахгүй юм чинь. Гинэт яагаад аав шиг минь уурлж гин. Артур мө хөгшин өвгөн. Артур хөгшин өвгөн. Тэши авуулсаар явна. Оройн Тэши орон дээр уйлж байхад гинэт цонхон онгой гэрэлттэй цэцгийн дэлбэнүүд орж ирнэ. Энэ бол Артур байлаа. Өмнө нь Артурд Тэши энэ цэцгийн дэлбэнүүдээр эмэг хийж өгч байсан бол энэ удаа Артур Тэшиад эмэг болгон зөөж өгөв. Тэр үедээ Артур хүүхэд чиг биш тоглоом наадам хөгжүүлэх талаар боддгоо байсан тул эднийг ойлгохгүй байсан юм. Тэд нууцаар ордноос гарч бараг болцоож гэх юм уу анх учирч байсан элэшээр ойдоор цуг алхна. Тэд цуг явж байгаад бүр дээр үйдээ орсон шидэд араатнуудтайгаа таарна. Тэд шөнө яг л хуучин шигээ ил галт хорин сууна. Тэши мөн л адил сүнснээс адаг хэвээр. Яг л хуучин шигээ Тэши Артурыг юм ярьж байхад унтаад өгнө. Маргааш нь Артур явах өдөр аяллахаа юм юмыг бэлтчихсэн. Хаан хата Вэриан түүнийг гаргаж өгж Вэриан түнд дахин төөрж болохгүй шүү гэж лууж өгнө. Энэ нь эдний гэр бүл буюу Иларис гэр бүлийн сүлттэй эд юм гин. Дахиад энэ нэрэгт нь хэрэг болох юм гинэ. Вэриан Артурын чихэнд ээж аваас нь нууцаар шөнийн болцоогоо хим хэмжээтэй байлгаараа гэж хэлнэ. Гэтэл Тэши яриаггүй байлаа. Явах цагаараа бусад залуу солилцооны эльбүүдтэй зүг портал нэгт хаалганы өмнө хүлээж байлаа. Хаалгач нэгдэн портал гарч ирэ. Артур яг явах гэж байхад ардаас нь Тэши дууцаар гүйжээр. Тэр яраг гүйж байхдаа бүдэрж унаа. Артурч Тэши цанаа зовон өөдөөс нь яваа. Түүн дээр очин гараа сун нэмсэглэн. Тэши түүний гараас бараа. Хоолоосаа идэж байгаарай за. Тэнэд байж болохгүй шүү. Артур түүнийг тэрвэр авч чамайг санандаа Тэши. Тэши ач нүлэмсээ урсган. Би ч бас чамайг санандаа Артур. Артур явах ёстой болж портал нэгдэ. Портал руу ороо. Энэ анги дуусч байгаамаа. Артур эцсийн явсаар хүмүүсийн хаант улс гişираас тэрээд удаа уулзаагүй үцээ ихтэйгээ уулзаа. Ээж аав нь түүнийг харан тэрвэр авч ээж нь баярын нүлэмс унгаахад хажуу талаас нь ээж уйлж болохгүй гэж хэлэх. Энэ охин бол Артурын дэв Элиана өрөм. Тэгээд одоо нас хэлэхэд хэцүү байгаа тул Элина гэдээ удаа авчихъя. Артур өөрийн дүүгээ харан сүүлд эцсийн ихээсээ салахад нь Рэй Алисийг жирэмсэн гэдгийг хэлж байсныг санаа. Энэ хүүхдийг өөрийн дүү гэдгийг мэдээд дүү дээрээ очиод өөрийгөө танилцуулна. Алис Элинад Артурыг түүний ах гэж хэлэхэд Элина ихэр гайхсан бодолтой. Ахаа гэж уулаагаалтаа
Угаасаа хинэж мэдэхгүй нэг их хөр гарч ирээд би чиний ах гэвэл хин жинхэнэ нь ойлгомжтой шүү дээ. За тэгээд нэг жоох хоолой сонсогч магадгүй тэгээд үе ингээд дальдал гээд нэг жоох эсгэрж мэсгрээд байж магадгүй тэгээд би өөрийн бараг 7 жил шүдээ үзүүлэх явцаасан тэгсэн чинь шүдээ өнөөдөр үзүүлсэн чинь 8-9 шүд цоорцсон байна гээд тэгээд 6 шүдийг ломбтуулаад нэгийг нэмж сувгийн эмчилгээнд оруулсан чинь ингээд жоохон дальдал гэж яриад байгаа шүү заяа. Ойлгоорой. Дараа нь ширээ тойрсон шигээ суугаад юм ярин ээж нь би энэ зүгээр уцаар ярихдаа өвдсөн гэж ярьж байсан. Эмчлүүлсэн юм уу гэхэд одоо зүгээрээ гэж Артур хариулна. Алис Артурд анхаарал тавин хоолоо сайнтж байсан юм уу? Бүр ясаар суулчихсан байна гэж хэлнэ. Угаасаа хүн хэдэн жил явж байгаад ирэхэд ээж нь ингэж хэлэх нь аргагүй л дээ. Алис Элинад Артурын талаар дандаа унтахаас өмнө ярьж өгдөг байсан баах ба Артур дүүдээ ахын дүүтэйгээ уулзсантаа үнэхээр их баяртай байна. Гэхдээ Сильви Элинаар өсрөө очиж Элинад ирхэлдэг. Сильвиг одооноос ээжийнх нэрээр Чулууна гэдээ удаа явчихъя. Дараа нь Артур урт хугацааны аяллахаа талаар эцэг ихтэй ярьж эхэлнэ. Тэр эцэг ихтэй Чулуунагийн талаар хэлэхгүй байхаар шийдэж эцэг ихээ аюулд оруулна гэж боддог. Артур эцэг ихтэй хэлэхдээ хадаас унахтаа ухамсаргүйгээр шидэ ашиглаж азар амьд үлдэж Тэшиатай уулзсан. Түүний маана цөв нь эрт зэрэгсэн байсан учраас докторгүй байсан болохоор Элби хаан тусад эмчлүүлсэн юм хэлдэг. Рэй Чулуунагийн талаар асуухад ээжийг нь өөх гэж байхад нь түүнийг аваад асар шамгаалахаар болсон юм аа гэж тайлбарлана. Рэй шууд Артураас чиний маана цөм аль шатанд явж байгаа юм гэхэд Артур асуултыг нь асуултаар хариулсан. Та юу хийж байгаа юм гэж асууна. Рэй одоогоор Хелстиа гэр бүлийн дуудлага худалдааны газарт хамгаалагчийн даргаар ажиллаж байгаа гин. Артур таны маана цөм аль шатанд явж байгаа юм гэхэд 2 жилийн өмнө гүн улбар шар төвсөнд хүрсэн гэж хариулна. Маана цөмөн доороосоо хар, улаан, улбар шар, мөнгөлөг, цагаан гэж ангилдаг. Тус бүр нь адилхан доороосоо гүн, энгийн, бүдэг гэсэн 3 шаталтай байдаг. Илүү ойлгомжтойгоор бол маана цөмөн цагаарах тусмаа илүү сайн байдаг. Бүдэг гэдэг нь бараг л дараагийн өнгө рүү орох гэж байгаа гэсэн үг юм уу? Харин гүн гэдэг нь бараг тэр өнгө дээрээ анхан шатал гэсэн үг. Рэй Артураас маана цөмийн аль шатанд явж байгааг нь асуухад Артур бүдэг улаан гэж хариулна. Бүдэг улаан нь бараг л улбар шар руу орох гэж байгаа болохоор Рэй гайхшран "Fuck" гэж удахгүй гүйцэтгэв нь гэж хэлэхэд Элина дагаж "Fuck" гэж хэлнэ. Тэгээд Рэй Алист загнуулаад Элинад гуйж байгаа болохоор саяны үгийг хэлж болохгүй шүү гэсэн. "Fuck" болохгүй гэд өнөөхөө мартдаггүй юм. Рэй Артур дараа яшаанд орж тултыг гэж хэлж байхад гаднаас 3 хүн хүүчи ирсэн гэсэн үнэн үү гэсээр орж ирнэ. Рэй тэднийг Артур танилцуулж өгнө. Энэ эрэгтэйг нь Винсент мөн түүний эхнэр Табиса юм. Винсент дуудлага худалдааны эзэн мөн Рэйийн ажил олгогч энэ үрл эрэгтэнд тусалж ирсэн хүн юм. Артур тэднэрт өөрийгөө соёлтойгоор танилцуулна. Хариуд нь Табиса өөрийн охин Лилияг танилцуулахад Чулууна Лилиягийн өдөөс мэдлэхэд Лилия хайлж урсаадахнаа. Энэ байшин Винсентийн эзэмшил учраас Рэй Винсентээс зөвшөөрөл аван арын хашаанд тулдахаар болно. Дараа нь арын хашаанд гараад ирчихсэн Винсент одоо хүртэл Артурын бүдэг улаан маана цөмтэй гэдэгт нэтгэхгүй. Шилдэг элитүүдийн Гисайро сургуулийн сурагч нар хүртэл бүдэг хар төвшөнтэй байдаг талаар ярина. Уул нь бол Артур Чулуунагийн маана цөмтэй нэгтгэх гээд нэлээд удаан бэлтгэл хийж чадаагүй. Тийм учраас л бүдэг улаан байгаа юм. Тэгээгүй бол аль хэдийн улбар шар бараг шар орчихсон байх байсан баг. За одоо жоохон Артур Рэй хоёрын тулааны талаар үсчих. Аявлаа. Гэтэл Рэй жинхнээсээ үцхээр шийдэж өөрийн галын элементийг харуулна. Нэмэгдүүлэгч нар элементийг ялгахтаа тааравтал тодорхой төвшинг давсныхаа дараа л элементээ нээдэг. Тийм учраас Рэйг хэр их бэлтгэл хийснийг үүгээр харж болно.
Хэрвээ та нар санаж байгаа бол Артурын өмнөх амьдралд Манатай төстэй зүйл байсан ба үүнийг Ки гэдэг байсан. Артур Кигээ ашиглан Кигээ цуглуулсан нэмэгдүүлэгч нар шиг хүчээ нэмээд тулсна. Scarlet blue flowers once more. You will witness true home. Now, Robert. Артур Вирионтой байсан олон жилийн бэлтгэлийн үр дүнг харуулсан. Галвын элементийн агсан төвшин болох аянгийн элементийг ашиглана. Өмнөх бичлэгтэр би салаас элемент гэж гуцаад байсан. Агсан элемент юм байна лээ штэ. Мөн үгээрч болоогүй оргилж байсан усан оргилуурын усыг өдөрдө Рэй руу явуулж галыг нуутраа. Рэй албиасаар ялагдсанаа хүлээн зөвшөөрч энэ тулаан Артурын ялалтаар дуусна. Оройн бүгдээрээ ууж идсэн шигээ суугаад Винсент Артурыг энэ твдээ шилдэгт ордог. Элитүүдийн сургууль Кисайрус оруулах талаар санал гаргаад төлбөр мөнгөөр нь асуудалгүй гэдэг. Винсент нөгөө сургуулийн захиралтай нилээд сайн холбоотой юм байна лээ. Тэгээ захиралтай шууд ярилцсан энэ гэж байхад Артур Винсентийн яриг дасалж орж ирээд уучлаарай. Гэхдээ би дөнгөж л гэр бүлтэйгээ удаан хугацааны дараа уулзаж байна гэдэг. Винсент уучлалтгүй. Түүний саналыг хүндэтгэн яарчглаа хэмээн хэлдэг. Артур хоолоо идэж дуусаад энэ том харшийг сонирхоод коридороор алхаж байхад Лилия дуудаа өөр нэг газар руу дагуулж явахаар болно. Тэгээд авчрах газар авчраад энэ одоо яг ямар ч газрын за мэдхгүй. Лилия ирснээ энэ тэнүүгээр хоол эргүүлж яваал. Харин нэг үйлчлэгч Артурд Лилияг энд стресс дээрдэг гэж хэлнэ. Лилиягийн ээж аав нь Лилияг шидтэн болохыг хүсдэг юм. Гэхдээ өөрөөсөө тийм биш атал. Лилия ч мөн адил шидтэн болж Кисайро сургууль явахыг хүсдэгч сэрэхгүй байгаа юм. Оройн Артур ундах гээд өрөөндөө аавтайгаа ярилцсан сууж байгаад яриагаа эцэслэн Алис Артураас газар дээрээ үнсэлт нэхэхэд Артур ичингүүрэн байж үнсэн. Оройнч болж Артур гүн ордонд автлаа. Өглөө Артур босч ирээд хайшаа чимбэгүүгээд байдаг. Тэр шатны дор хэдэн хүмүүстэй уулзна. Эд бол ихэр өврүүд байх бөгөөд нөгөө шууд мөөмдөж аваад байдаг том өмтө Анжела гэдэгч дахиад л мөөмдөн. Үргэлжлүүлэн бүгдээрээ Артуртай удаан уулзааг болохоор ярилцсан. Жасмин тэр үед миний буруу байсан юм аа хэмээн твэрдэг. Дараа нь ихэр өврүүдтэй тухтай ярилцах бөгөөд тэд адал явдал хайгчд болохоор олон ч аялалд гардаг. Тэд энэ удаад Стейн гэдэг хот руу яваад ирсэн байх бөгөөд замдаа таарсан сонио хачин элдв янзын зүйлсийн талаар ихэд ярина. Эднийг сонссон Артур энэ ертөнцийн сонио хачин төрлөх хүний хаанд улс төвөөч мэддэггүй. Газар зүйн хичээлтэй муу Артур эднийг харан адал явдал хайгч болох муугүй ч юм уу гэж бодно. Дараа нь Артур өрөөндөө өнөөх чулуунааг ашиглаад байсан цаг хугацааг зогсоодог шидийг давтан бэлтгэл хийж байдаг. Артур яриахи хэдэн секунд цаг хугацааг зогсон ядраад унаад өгнө. Хажууд нь чулуунаа хурж ирж суун Артур түүнийг эрхлүүлэн ойртоо үнэрлэхэд чулуунаа үнэхээр өмхөн үнэртэд Артур чулуунаг усанд оруулахад орохгүй тийчгнээд байдаг. Гэхдээ Артур хүүхдээ усанд оруулж бөөж чиг л харагдана. Дараа нь чулуунаа усанд орж дуусаад гөлчижсэн сайхан залуу. Аангүй гөлчижсэн сайхан луу болоод гараад ирнэ. Хажуу талаас Алис одоо чиний цэвэрхэн болох ээлж гэсээр хотын төвд нэг газар аваад ирнэ. Энэ газар нь үсчний газар байх бөгөөд үсчин нь гайхалтай үн чулуу чадвараа харуулах цаг гэж ярьсаар үсийг нь засч гарна. Дараа нь бол Артур гялалтсан сайхан залуу болоод гараад ирнэ. Энэ яагаад Артурыг янзлаад байна вэ гэсэн. Энэ удаад Артурд дуудлага худалдааны газрыг харуулна гэж бодсон юм гин. Эдний дуудлага худалдаанд нь хааны удмынхаа хүртэл ирдэг тул өнгө зүс муутай байж болохгүй юм. Илинаас хөөрхөө дөнгөж ирсэн ахыгаа сонирхоо ахаа дагуулж яваач гээд Артур гараас нь хөтлөөд явна. Дараа нь тэд өнөд идлэл хувц сонирхон хотоор зугаалсаар. Дараа нь Артур Сапины хаант улсын хааны хуруунд нэг юм зүүх гээд энэ бодвол энэ хотынхан соёл юм байгаа юм байх. Гэтэл Артурын ардаас өнөөх хэмээн шидэн манай хүн иргэн харахад хідэн дээрлэх өнөختүүд байдаг ба эднэр өнөөх Кисайро сургуулийнхан сурагчид байх ба энэ дүрмд хувцсыг өмссөн сурагчдыг энд хаа мэдл хүндэлдэг хэмээн хэлдэг. Артур гитлний дэлгүүрийн хажуугаар явж байгаад нэг зүйлийг сонирхоо харна. Энийг Табиса түнд Аратны цөм хэмээн танилцуулдаг. Аратны цөм нь шидэт аратнаас гаргаж авсан шидийн цөм бөгөөд эзэмшигчийнхаа хүчийг нэмэгдүүлдэг юм. Хэрвээ Аратны хумсартай байх юм бол 100 алтан зоос хүрэх байх хэмээн хэлдэг. Артур мөнгөний үнцнийг мэддэггүй тул 100 алтан зоос хэрэг гэдгийг мэдэхгүй байхад Алиса нөгөө Артурын төрсөн хөдөө нутагт 250 жил амьдрахаар мөнгө хэмээн хэлдэг. Табиса одоо болох дуудлага худалдаанд хэдий гаргана.
Артур тусгайлан нэгэнд нь гар хүргүүлье гэх нь. Артур бол дотроо одоо байгаа араатны цөмн байхад хангалттай гэж боддог. Лилия сэрэхийн тулд ээжээсээ араатны цөмд хүрэх талаар асуухад Табиса араатны цөмтэй боллоо гэж сэргэн гэсэн үг ш. Химээлдэг. Тэд хамтдаа нэг газар сун амттай идж байхад гинэт Лилия байхгүй болсон байдаг. Лилианы хөнгүү гудамж руу орж байх ба тэр зэвсгийн дэлгүүр дотор орсон байдаг. Зэвсгийн дэлгүүрт араатны цөм нь илүү хямд байдаг болохоор араатны цөмийг хараа энийг бол халаасныхаа мөнгийг цуглуулад авч чадах юм байна хэмээн бодоход Артур орж ирэн араатны цөмтэй боллоо ч гэсэн шидэ шилэж чаддаг болно гэсэн үг ш гэж хэлнэ. Дуршиж үзэхгүй л бол мэдхгүй хэмээн араатны цөмд хүрэх гэж байхад Артур болиулна. Лилия чам шиг онцгой хүн ойлгохгүй аавч ээжч хичнээн гуйсан араатны цөмд хүргүүлэхгүйгээд цаагаараа бол Артур татархаад байдаг юм. Тэр Артурын гарыг тавиулах гэж байгаад хойшоо саван нөгөө Ксайро сургуулийнхын сурагчдыг очиомөрөгчнө. Лилия уучлалт гуйсан боловч уучлалтыг нь хүлээж авахгүй байдаг. Шууган тариад байсан учраас дэлгүүрийн эзэн гарч ирснээр Ксайросын сурагч тэдийг хараад шууд гөлөг болно. Тэд бүрч болоогүй шидэ ашиглан мань хоёрыг гэмтэх гэж оролдоход Артур яг шидэ ашиглах гэхэд хажуудлаас Табиса орж ирэн маргааны зогсооно. Тэгэд Хээлстэй гэр бүлийнх гэдгийг нь мэдээд Хээлстэй гэр бүл нь Ахтемд нилээдгүй хандаа өгдөг учраас эднэр асуудал үүсгэхийн тулд гараад явна. Оройн Винсент Артурт энэ зэргийн зүйл чиний Ахтемд ороход ямар ч асуудал болохгүй. Бид үнэхээр ихийг Ахтемд хандивалдаг. Иймхэн зүйлээр чиний суудал ганхахгүй. Химээ хэлэхэд Лилия миний оронд Артурыг Ахтемд оруулмаар байгаа гэсэн үг үү? Би ерөөсөө шид ашиглаж чадахгүй байгаа болохоор миний оронд Артурыг Ахтемд оруулна гэж бодож байгаа ёстой. Аав ихч үгүй ядж байна. Артур ихч бас гээд явдаг. Артур оройн өрөөнийх нь гадаа тайвшруулах гээд Лилияг дуудана. Хариу үзэгдэл солигдсон Лилиягийн баг байх үеийг харна. Винсент Лилияд Ксайро сургуулийн талаар ярьж өгөө. Чиний том болохоор элсэж орох сургууль. Шидтэн болохыг төлөөх гэж хэлээд Лилия шидтэн болохыг мөрөөддөг болсон юм. Дараа нь арай том болсон үеийг гараад Лилия шидэн сэрэхгүй байгаадаа санаа зовход Табиса яарах хэрэг байхгүй. Чиний насан дээр хэвэн л үзэгдэл. Винсент Ахтем зөндөө ханд өгч байгаа. Чиний суудал ганхахгүй юм ээлж байсан байдаг. Ер нь Винсентийн Ахтемд ханд өгдөг нь Лилияг Ахтемд оруулахын тулд юм байна лээ шүү дээ. Артур Лилияг хаана байгааг мэдээд нөгөө стресс тайлдаг газар нь очиод олдог юм. Тэгэд энэ хоёр ч хөөхөө ярилцаад Лилия Артураас уучлалт энтэргүүдэг юм. Ярианы төгсгөлд нь Артур Лилиягаас үнэхээр шид ашиглаж чаддаг болмоор байна уу хэмээн асуугаад үзэгдэл солигддог. Тэгт Лилия гэрээсээ явсан гэж байх ба Винсент Табиса хоёр гайхчихсан тайлбарлахыг Артураас хүсгэд шидээ сэргээхийн тулд явсан гэх ба өөрийнхөө байсан газар руу илгээгээд бэлтгэл хэлэхээр болсон гэж хэлнэ. Винсент яагаад өөрийнхөө зөвшөөрлөхөө явуулсан юм бэ гэхэд Лилия өөрөө тэгж хүссэн. Та хоёртой уулзчихвал шийдвэртээ эргэлзэж магадгүй гэсэн. Гээд аавд нь нэг захиа өгнө. Энэ захиаг нь Лилия бичсэн байх ба дээр нь аав ээж хоёртой шид ашиглаж чаддгүй би. Та хоёрын хувьд ямар ч хэрэгцээгүй нэг. Хэдэн жил болсон чамаагүй. Заавал гайхалтай шидтэн болоод та хоёр дээрээ буцаад ирнэ. Бие сайн бодорой хэмээн бичсэн байдаг. Винсент охиныгоо явсандаа өөрийгөө буруутгах. Би шидтэн бол гэж хэлээгүй бол хэдий шид ашиглаж чадахгүй байсан ч миний хамгийн нандаа охин минь байтал гэхэд хажуудлаас нь Лилия гараад ирнэ. Үнэндээ тэд хуурсан байв. Артур ийм зүйлээр тоглосондоо уучлалтгүй. Винсент ч бас Рэй Алисаас уучлалтгүй. Дөнгөж гэртээ ирсэн хүүхдийг Ахтемд оруулах гэж бодч л байдаг хэмээн хэлдэг. Лилия Ахтемд орохгүй байсан ч болноо гэж хэлэхэд Лилия Ахтемд ормоор байна. Одоо бүтэхгүй ч гэсэн шид ашиглаж чаддаг болмоор байна. Тэгээд хизээ нэг өдөр ганцхан өөрийгөө биш бусдыг ч зааж жаргалтай болгохдаг шидтэн болмоор байна. Яг л Артур шиг гэж хэлэхэд Артур шидийн өвчийг нь бийсэр гэж өгье гэдэг. Ийм зүйлийг үр дүн сонсож байгаагүй. Бараг энэ ертөнцид нь байхгүй зүйлийг нь хэлсэн учраас Винсент Табис хоёр эргэлзэж байсан боловч зөвшөөрдөг. Тэр мөн Элинагийнхыг сэргээх гэж байдаг ба Артур хичээлээ заа. Хамгийн ихний алхам бол амьсгал гэж хэлдэг. Маана нарийн хэмнэлээр гүн амьсгалах үед хамгийн их мэдрэмтгий болдог учраас амьсгал нь маанад хамгийн чухал юм. Артур хичээлээ заа. Гүнзгий амьсгаа аваад айжуухан гарган шүү. Одоо нүдэ нэрэ харах үе дунд гэрэл гарч ирэхийг хүлээ. Гэт Лилина гэрлийг нь харж чаддаг. Гэхдээ анхаарлаа төвлөрүүлэхэ болсон тул гэрлээ харахаа болж Лилия харагдахгүй байсан болохоор Артур Лилия Элинагийн ард нь гараа тавьж баг зэрэг халуун мэдрэгдэх байх гэж хэлнэ. Лилия үргэлжлүүлэн амьсгалаад автахад гэрлийг нь харж эхэлнэ. Тэгээд энэ маягаараа энэ дасгалыг нь 3-4 жил хийвэл шидэн сэргэх юм. Оройн өнөخت дуудлага худалдааны болох гээд дуудлага худалдааны газар бүгд цугларчсан орох гэж байдаг. Артур болон бусд нь дуудлага худалдааны газар руу ороход бүгд л дээд зиндааны язгууртаа чамин таасаг хүмүүс байж байдаг.
Рэй хамгаалалтын албаны даргын ажлаа хийгээд их нухацтай байдаг. Артур хараад энгийн үеэсээ өөр байна гэж бодно. Дуудлага худалдааны цаг болон Винсент үг гэлнэ. Энэ дуудлага худалдаанд нь Сапины хаанд улсын хаан Блейн Глейдер, Хата Версила, Ханху Картис, Гүнж Кайтли ирсэн байдаг. Гадаа нь болон дотхон их хэрүүрүүд бүгд л нухацтай хамгаалалтын ажлаа сайн хийж байдаг. Хамгийн ихний бараа нь нэг сэлэм гарч ирээ. Винсент танилцуулахдаа энэ сэлмийг нь хийсэн хүн алдартай дархан байсан ба маанага нэмснээр ирээр нь захилгаан гүйлгэн дайсныхаа хөдөлгөөнийг хорих чадвартай. Эхлэх хүн нь 50 алтан зоос гээд хүмүүс үнэ аялцаал 51, 52, 53 гээд эхэлнэ. Артур гинэ чулуунаа байхгүйгааг анзаараад Артур хайхаар явна. Гэтэл чулуунаа энд бол дуудлага худалдааны коридороор юм сонирхоод явсан шиг. Дасгал масгал хийгээд сүнээгээд байж байдаг. Гэтэл чулуунагийн өдөөс нэг сонин нөхөр гараад ирнэ. Дараагийн дуудлага худалдаан дээр гарч ирсэн зүйл бол Дэлхийн арслангийн зулцэг. Винсент танилцуулахдаа Дэлхийн арслан бол томорхоор нилээд гүйцэтгэж болох шинжтэй байгаа ба зэрэглэлийн маанаараа том болж магадгүй. Энийг харсан ханху аав даавмаар байна гэдэг. Эхлэх үнэн 100 алтан зоос гээд хүмүүс 300, 350, 450 гэж үн хаялцаж байхад хаан 1000 алтан зоос гээд энэ арсланг хүүдээ өгнө. Харин энэ үед чулуунаа нөгөө нэг сонин нөхөр авах гээд сайн хүн гээд чулуунаа яагаад байж байдаг. Нэрээ чулуунаач охин юм байна лээ шүү. Бас энэ сонин нөхөр чи хааны бие хамгаалагч юм байна лээ. Хажууд нь Артур хурж ирээд миний хамтрагч байгаа юм аа. Буцаагаад өгж болох уу гэхэд дуудлага худалдааны аратан биш байсан юм уу? Үнэхээр ховор манай аратан байна. Чи үнэхээр азтай юм. Дээр нь их дуулууртай юм байна гэдэг. Айж сандарсан чулуунаач аав руугаа яаран гүйж мөрөн дээр нь гарал сууна. Артур явах гэхэд үлтээгээд яв. Би өөрийнхөө чадвар таарсан. Манай аратан их удаан айсан. Би түүнийг бүх потенциал дээр нь аваач чадна. Түүнийг үлдээгээд яв хэмээн хэлж. Манай үнийг айлах гээд галаар галлаад. Би хааны гэр бүлийн бие хамгаалагч шүү гэсэн. Артур бол тоогчгүй. Тэгээ юу гэж гэсэн. Дахиад айлах гээд галаар гална. Артур тоосон шинжгүй явах гэхэд хаантай сөргөлтвөл юу болдгийг мэдхүү. Эцэг ихчил хариуцлагын үүрэн шүү гэхэд Артур маш ихэд уурлаа. Наатха дахиад хэлдэ. Артураас маш аимшигтай аавраа ялгараа аалах хүсэл энүүгээр дүрэн ялгарч байв. Тэртээ хоол байсан хаан хүртэл аалах хүслийг нь мэдрэн бүх цонхнууд ээлж дарааллаа гарч эхэлнэ. Винсент бүрийнд ааврааг нь мэдрээд амьсгалж чаддгийг хоолоонд богдоод газар унаж байдаг. Бүгд халдагч бай хэмээн бодон хамгаалтын байдалд орно. Харин нөгөө хааны хамгаалагч энэ төр бүр гөлөг болчихсон байдаг. Артур болчмыг хөдөлсөн анзаараад аавраагаа алгуулгана. Эзэн хаан Глейдер Рэйийг ярилцсан хэмээн дуудаа зааланд бүгдийг нь оруулаа. Рейд халдагчийг барьж чадаагүй илүү гээд. Халдагчийг барьж чадаагүйгээс нь болоод тэгээд шийдэх гээд байдаг. Угаасаа яаж барьж чадах вэ нөгөө халдагч гэж бодоод байгаа нь Артур юм чи. Тэгээд яг Рэйийг шийдэх гэжсэн чи хажуу талаас нь нөгөө хамгаалагч нь орж ирснэ. Угаасаа хүн бэртээгүй юм чи шийдэж яах вэ гэснээр нохоо санаа гаргаад Артурд чи сайн манай аратантай юм байна. Би хамгийн төгс орчинд өсгөж чадна гэсэн. Хаан Себастьян бол манай гэр бүлийн хамгаалагчийг олон жил хийсэн. Мөн олон удаа манай гэр бүлийн ямиг орсон. Би түүнийг шагнахыг хүсдэг. Химээ чулуунаг авахыг хүсгэд Артур чулуунаг орлож чадах зүйл байхгүй гэхэд хаан ахин нэг санал тавь. Дөнгөж цай худалж авсан дэлхийн арслан гараа солиё гэдэг. Гэхдээ Артур ахин татгалзсан. Надад чулуунаг зарж солих ямар ч бодол байхгүй гэсэн. Сүүлийн удаас надад хамтрагч өгөх үү гэсэн Артур. Тэгвэл би танаас нэг асуулт асууя. Хэдэн зоосоор өөрийнхөө хүүхдийг зарах уу? Гэт ер нь чулуунаач Артурын хувьд бол хүүхдэн штэ. Тэгэд өөрийнхөө хүүхдийг зарвал хэрэг зоос шаарддаг вэ гэсэн. Хоёр хамгаалагч нь дайраад. Тэгэл Артур хоёуланг зохиж унгачдаг юм. Нөгөө Себастьян дайрахад гинэ дэлгээ цааралтай. Яг л чулуунагийн хийж байсан шиг зүйл болон цаг хугацаа зогсхон дэр. Тэгэл нөгөө нөхөр чин гайхаал. Юу болоод байна? Яагаад чившлэг болсонгүй вэ гэл. Артурын нүүрэн дээр нь араатных нь тэмдэг гарч ирээд нэгнүүд нь цэнхэрлээд Себастьян руу ойрцсон хол бай. Хааны хамгаалагчийг ялч чадна гэж бодож гинүү гэсэн. Ийм байдалтай байж юу гэд шууд л хөлийг нь мушигчдаг. Тэгснэ ирээд сонсож чадж байгаа дээрээ миний хэлснийг сайн сус. Чи хааны хамгаалагчийг ийм болгоч зүгээр өнгөрөхгүй дээ гэсэн. Ард нь чулуунаа гарч ирээд харин чи ихэр хэмжээгээ мэд доор тамтмэн гэж хэлдэг юм. Нөгөөх нь ам мөрчөө гэж байгаад цаг хугацаа буцсан явж эхлэн. Артур дэндүү их хүчээ ашиглаад туйлдаа хүрсэн тул газар унаад өгнө. Артур нэлээд хэд хоногийн дараа гэртээ орон дээрээс ирээд ээж нь түүн дээр хурж ирээд түүнд санаа зовсноо хэлнэ. Тэд дараа нь хотын төвөөр зугаалan Алис нэг зүрхтэй үсний авчаар хараад Илина таалагдах байх хэмээн бодож ах нь өгж байгаа юм гээд түүнд өгчих гээд Артурд өгнө.
Тэгээд Артураас авмаар байгаа юм байна уу гэж асуухад итгэлтэй нь эдгээр дэндүү үнэтэй биш үү гэж Артур асууна. Тэгсэн Алис ажил хийдэг ба өөрийн бараануудаа ингэж зардаг байсан бохоггүй. Тэгээ Табисагаар дамжуулаад нилээдгүй зарагтаад ашигтай байгаа юм байна лээ. Энэ хавийн хүмүүс бол Алисыг таньдаг болчихсон байдаг. Алис бол нилээдгүй өрлгүүн байх ба ганц хотын төвөөр олбоцохдоо ийм их юм авчихсан байдаг. Харин үе гэрт нь хааны дуслах ирж гисэн. Өчигдрийн болсон явдлаас болоод мөнгө өгөөд байж байдаг. Рэй мөнгөөр шийдэх асуудал биш. Энтэр гисэн. Гаднаас Артур орж ирэн тэр туслагтай нь ярилцж мэрилцаад энэ өчигдрийн болсон бяцхан асуудлаас болоод өгж байгаа энтергээд өчигдрийн асуудлыг бяцхан энтер гэж дуудаад байдаг. Тэгээд өнөөх Себастьян ч шууд нөгөө эмнэлэгт сэрснээ Артур ингэсэн хэмээн мэдүүлэг өгсөн байдیں۔ Тэгээд Артур ч би хааны хамгаалагчид тийм зүйл яаж хийж чадах вэ? Би ч ердөөл хүүхчүүдээ гэж байгаа даргалцж байгаа юм. Рэй Артур өнөөх туслагын өгсөн мөнгийг өгөөд үхэг шахсан чи ямар нэг зүйл хэвлүүлэхээр болвол мөнгө хэрэгтэй болно хэмээн. Оройн Артур бол би өөрийгөө мэдэрлээ. Би бол зүгээр л нэг жирийн нэг хүүхэд юм байна. Эрх мэдэлтэй хамгийн дээр байдаг юм байна. Хайртай хүмүүс хамгаалахын тулд илүү хүчтэй болох ёстой юм бодож байдаг. Маргааш нөгөө Гисарио сургууль дээр нь Артур хурж ирж байх ба тэр ийш дэшээ сониуч хараа. Энтхийн сурагчдыг харан зогсно. Гэтэл Артурын урд нэг маана араата шар шуу хурж ирээд тэр дүүлнээс Артурыг нэг газар руу замчлаад аваа явахаруулна. Артур дагаж явсаар нэг эмээгийн өмнө хурж ирнэ. Тэр чавганц чамайг хүлээж байлаа. Артур хэмээлдэг. Энэ хүн бол сургуулийн захирал багш Гац юм. Сенти Артуртай уулзсандаа таатай байгаагаа хэлэн түнхтэй ярихын тулд өөрийн шидээрээ дуу чимээний хаалт шиг юм босгоод ихэлцгээ гэж хэлэн Артурыг шалгах гин. Артурын ТV хамгийн шилдэг сургуулийн захирал намайг өөрийн биеэр шалгах гэсэн байна. Тийм учраас Винсенти худлаа яриаггүй батлан хэмээн бодож өөрийн бүхнээ гарах гарч шийдэн. Эхлээд салхины илмэд ашиглан газраас хідэн чулуу хөөргөн явуулах боловч Сентиа түүнийг амархан зогсоож бутлана. Гэхдээ Артур үргэлжлүүлэн галын илмэнд ашиглан галан кунаюуд хийн явуулах боловч Сентиа салхины илмэнтээр амархан хаана. Артур гэхдээ үргэлжлүүлэн давшиг боловч хүрчиж чадалгүй нисэн газар унана. Сентиа өөрийг нь гайхшруулсан хэлэн хариу дайралт хийн өөрөөсөө цагаан авраа ялгаруулан дууны илмэд ашиглаж Артур арай ихэн тисэн хэцүүхэн байдалд орчихсон байхад Сентиа шидэ болиулан тэнцсэн юм хэлдэг. Тэгснэ энэ чамд байгаа бүх зүйл чинь биш ээ. Чи газрын элементийг хүртэл ашиглаж чадна вэстэй. Би чамд энээс их зүйл байгаа гэдэгт итгэж байна хэмээн хэлдэг. Тэгээд Артур аватар гэдгээ хэлээл. Нэрээ Сентиа ч бас аватар шүү заяа. Артур тэгэл аватар гэдгээ баригдуулмааргүй наа. Гэр бүлийн аюулд оруулмааргүй байгаагаа хэлэн. Тэгээд Артурын насны хүүхдийг уулнаал сургуульд авахгүй. Гэхдээ Сентиа бол тэр мөр бол асуудалгүй л гэдэг. Артур хэлэхдээ би 3 жилийн дараа өөртөөгөө ижил насны хүүхдүүдтэйгээ зөв сургуульд орё. Тэгээд би тэр болтол адал явдал хайгч болон дэлхийг судалмаар байна гэж хэлэхэд гэр бүлдээ хэлсэн юм уу гэж асууна. Артур харин одоо явж хэлнэ гэж хариулна. Дараа нь үзэгдэл солигтой Артур эцэг ихтэй адал явдал хайгч болох талаараа хэлчихсэн байх ба Алис бол эрс эсэргүүцэж байдаг юм. Угаасаа ямар л эцэг их хүүгээ олон жилийн дараа хүрээд ирж байхад нь дахиад явуулахыг хүсэв. Рэй ингээд Артуртай цуг Артурыг хамгаалах хүн явуулъя гэхэд бол чи тэрний талд байгаа мөн тэргээл ярьж байхад Артур яриаг нь таслан орж ирэн. Би хэдэн сар тутам гэртээ ирж байя. Хэрэг та өсвөл тэрнээс олон ирье. Би энэ ТV-ийн талаар судалмаар байна. Миний мэдхгүй маш олон зүйл бий. Бас би та нарыг явсан замаар явж адал явдал хайгч байхдаа мэдэрсэн зүйлийг чинь мэдэрмээр байна гэж хэлчихдэг юм. Гэхдээ дотроо бол өөрийнхөө чадваруудыг дуршин өөрийнхөө хэр хүчтэй гэдгийг мэдэх гээд байгаа. Алис ч зөвшөөрөн Рэй найдвартай гардаг гэж явуулъя хэмээн хэлж ихэр өрөөд дээр очдөг юм. За бичлэгчийн төр зогсоос нууцлаараа тэгээд мань хөдөө угаа. Мик авчрааг болохоор микгүй хийж байгаа шүү заяа. Сүлжээ байхгүй болохоор сүлжээтэй газар очиж ийж найзаараа дата авах болж энэ бичлэгийг хийж байгаа. Тэгээд танай дүрцээ болохоор жоох сонь сонсогдож магадгүй шүү. За баярлаа. Гэхдээ бүгд л завгүй. Хүүхэдтэй цуг хэдэн жил цуг байж чадахгүй энэ төргээд Артуртай цуг явах хүн олдохгүй байдаг. Гэхдээ Жасмин гараа өргөн би цуг явъя гэдэг. Бусд нь ч харан гайхан ганцаараа ажиллах дуртай хүн яагаад ингэснийг бодно. Ойроо Артур дүүгээ харан 7-8-таа маанаас хүмүүс сэргийх байхаа гэж бодон дүүгээ бити ирц сэргээсэй л гэж бодож байгаа. Учир нь дүүн нэр цэрэгвэл аюулд орж бусдын анхаарлыг татна гэд өөрийнхөө замаар явуулахыг хүсэхгүй байдаг. Артур Рейд дуудлага худалдааны бараанууд дундаас сэлэм сонгож болох уу гэж асуу Рей зөвшөөрөө дуудлага худалдааны бараанууд дээр очино. Энд маш олон зэвсэг байсан боловч Артур таарахаар жин хэмжээтэй олдохгүй байлаа. Гэтэл чулууна нэг зүйл олсон бололтой Артурыг дуудан очиод харахад газар нэг саваа хөвтөж байдаг. Чулууна түүнд авахыг хэлэн Артур авахад саваа гэхэд дэндүү хүнд байх ба энэ саваа биш сэлэм байдаг. Артур гिचнээ хуйнаас нь сэлмийг салгах гэж оролдох боловч хөдлөгчгүй болохоор нь
араатны цөмийнхөө элементийг ашиглан оролдож үзэхэд амархан гихчин сугаран гарч ирнэ. Артур далайн завчин үүсгэхэд түүнд баг зэрэг хүнд байх ч ашиглаж болохоор байдаг. Артур сэлмээ дуршин завчин нэг дорхыг дүү бүшгэл хувааж байх нь тэр. Артур сэлмэн дээр бичигдсэн үгийг уншихад түүний гарыг тогоор цохиулна. Харин дараа нь аваад үзэхэд жин нь өөрчлөгдсөн байх ба яг л түүний бие таарсан болчихдог. Гинет Рэй түүнийг дуутахад Артур саяны сэлмээ баригдуулахгүй тулд зүгээр л нэг сэлэм аваад үзвэл. Харин түүнээс тэр саваан талаар асуухад шалан дээр хөвтөж байхаар нь зүгээр л бэлтгэл хийхээр авсан юм гэж хариулна. Винсент энийг өмнө огт харж байгаагүй юм байна гэхэд түүний туслах нь нэг хөгшин хүн энийг ашиглаж чадах хүн байхгүй гэж хэлээ чидэд яваад өгснэг хэлнэ. Уулын шинжлэгч нараа шинжилүүлсэн боловч юу ч олж чадаагүй. Учир энд хог гэд байлгаж байсан байдаг. Тэгснээ илүү өндөр зэрэглэлийн шинжлэгч нараар шинжилүүлэх үү гэж байхад Артур Винсентээс "Энийг надад өгөөч, авгахаа" гэж гуйхад Винсент шууд л зөвшөөрнө. Дараа нь Артур үлдсэн цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөнө. Удалгүй Артурын 9 насны төрсөн өдөр болон бүгд л баяр хүргэн ширээ тойрон сууж баярын амтд зогноос бүгд хувааж идэнэ. Амтд зогны дараа бүгд Артурд бэлгээ бэлтчихсэн бэлгээ өгж байдаг. Алис Артурд нэг бэйли өгнө. Энэ бэйлийн үнэт чулуунуудад эмчлэг шид шингээгдсэн юм. Артур баярлсангаа ээждээ хэлж байхад Винсент нэг бөгөж гаргаж ирээд "Надтай гэрлээч" гэж хэлгээд Табиса бити хүүхдээр тоглоод бай хэмээн зохио авдаг. Энэ бүгжний нэг нь Артурд, нөгөө нь Алист байна. Артурын харин маана цөмөн аюултай баг хэмжээнд очих үед Алисийн бүгж гэрэлтэж мэдээлэл өгнө. Дараагийнх нь ихэр эврүүдийнх. Энэ хуйлаасан дээр өөрийнхөө маанаг ашиглан мессеж явуулах боломжтой. Бас нөгөө хүн нэг хариу явуулж болно. Артур бүгднтэй салах ёс хийн өрөөндөө аяллахын амийг бэлтэж эхэлнэ. Харин дараа нь Артур явах гэж Рэй болон Алис түүнийг өдөж өгөн Артур уртаа сурд аялалдаа гарна. Харин дараа нь адал явдал хайгчдын бүлгэмдэрээр анкет банкадаг өөл. Артур нэг учир битүүлэг маск өмсчихсэн байдаг. Энэ нь өөрийнхөө хүч чадварыг бусдад мэдэгдүүлэхгүй хүссэндээ нөгөө нэг ресепшн ч юм уу за ямар тач нэг ухтаа өгчин бүлгэмийнхаа удирдагчдаар аваач. Бүлгэмийн удирдагч нь ч өөрийгөө танилцуулна. Энэ хүнийг Каспиан гэдэг шүү заяа. Одоо Артурын өгөх гэж байгаа практиклийн буюу одоо юу гэж хэлмээр юм бэ ингээд тулааны ингээд чадварын шалгалтын өмнө маана цөмийн шалгалт бичгийн шалгалтын дээр өгөх ёстой юм байна лээ. Гэхдээ Каспиан эднэрийг хай угаасаа хэн санал болгож байгаа билээ дээ гэснээ Жасмины чихэнд аавч их хоногийн өмнө ирээд явсан шүү гэж хэлээд Артураас регистр дээр юм байхгүй байсан. Таныг хэн гэж дуудах вэ гэхэд Артур бодон ноот гэж дуудаж болно гэд тэд гар барихад Каспиан маанаагаа гүйлгэн Артур руу оруулахад Артур түүний хүчтэй гэдгийг нь мэднэ. Тэд зүгтаа практиклийн шалгалт болох газар руу явж байхад Артур Каспианыг чи мэддэг юм уу гэхэд зүгээр л танилуд. Манай бадлын явдлагчдын бүлгэмтэй гүн холбоотой гэж хэлнэ. Харин Жасмин чулуунаа хараад арай өөр харагдаад байна. Муур гэхэд өөр байна энтэр гэхэд Артур чулуунаа харагдах байдлаа өөрчилж чаддаг юм аа л гэж хэлж. Угтаа өгчин замчлсаар практиклийн шалгалт авах газар хурж ирэн хаалгыг нээхэд хурц гэрэл цацарсаар нээдэн. Харин дотор нэг охин шалгалтаа өгөн нэг адал явдал хайгчтай тулдаж байх ба нөгөө охин усныхаа шидийг ашиглан явуулахад шалгагч Амархан хаан ман татна. Харин охин ман руу дайралтай хий мананг сарниулахад шалгагч алга болчихсон ард нь гараад ирчихсэн байдаг. Тэгээд энэ охиныг сий зэрэг гэж хэлнэ. Дараагийн үнийг Элижа Найт гэсээр дуудан нэг хүү гарч ирнэ. Гэхдээ энэ хүүхдийг шалгагч нар ярилцаж байгаад шалгалт өгөлгүйгээр би зэрэг болгоно. Харин дараа нь Лукас гээд нэг хүүхдийг дуудан өнөөх Лукас нь өөртөө бардан. Шалгалт өгөлгүйгээр эй зэрэг лөө орчих уу эдэр гэхэд шалгагч нь бол юу гэж тэгээл шалгахгүй байх вэ? Шалгагч энэ хүүхдийн талаар яриад Лукас Вайкс 11 настай конжурер бүдэг шар төвшөнд явж байгаа. Элемент нь гал гээл. Артур болохоор энэ хүүхдийн чихийг нь хараад ээл бүжиг харагдаж байгааг нь мэднэ. За тулгаанаа эхлүүлцгээе. Лукас шууд л галаараа галт голем гаргаж ирэн дайруулахад шалгагч нь големыг чулуугаар хорно. Гэхдээ Лукас чулуунууд дээр гараад саваага зон маш хүчтэй шид ашиглан тэнгэрээс галан бороо оруулж эхэлнэ. Гэхдээ энэ хяналтаас гарan энд байгаа бүх хүмүүсийг гэмтэх гэж байхад шалгагч өөрийн шидээр хамгаална. Тэгээд Лукасын төвшинг хэлэх гэхэд муу үнэлгээ өгөх гэж байгааг нь мэдсэн Лукас түүн рүү дайрахад хажуу талаас нь сэлэм гарч ирэн зогсооно. Энэ сэлмийг нь манай Артур шидсэн байдаг юм. Тэгээд шалгагч Лукасыг бие зэрэг гэж хэлэн түүнийг үүмэн тарихаас өмнө талбараас гаргана. Харин дараа нь Артурын ээлжирэн гарахтаа хамаг аавраагаас султан гархан тэр. Түүний энэ шидийг нь харсан шалгагч нь хүртэл айхад Каспиан өөрийн биеэр шалгая гэдэг. Тулаа эхлэн тэр хоёр өөдөөсөөгүй сэлмээ зөрүүлэхэд үзэгдэл солигдсон Артур бие зэрэг болчихсон байдаг. Харин энэ үед адал явдал хайгчид Каспианд өнөөдөр маш олон хүн бие зэрэг авлаа. Гэхдээ тэд өртөө хүүхдүүд чүдэ гэсэн.
Каспия, та хоёр 6 сарын өмнө Кисаерос төв болсныг мэдж байна уу? Гэхдээ 3 өөр ухцаатны уулзалтыг хэлж байна уу гэдэг. Тэгээд энэ уулзалтаар нь болохоор одоо болон ээлбүүдийг адал явдал хайгч болж болгодог болсон юм байна лээ. Харин өнөөдрийн шалгуулсан хүмүүсээс Лукас бол Сапин нэрнэрдэг хагас эльб. Түүний өнгөрсөн нь мэддэхгүйч түүний ээж нь эльбийн боол байсан юм шиг байна лээ. Харин Лукасын гэр бүл буюу Вайксийн гэр бүл нь шидтэн бэлтгэхтэй сэжигтийн арга барил ашигладаг тухай сурахад удаа хугацааны туршид аргасаар ирсэн. Харин шууд шалгалт өгөлгүй би зэрэг орсон Элижа гэх нөхөр өөрийнх нь чадварыг баталгаажуулж чадах батлан даагчтай. Тэр хүн Каспианыг хүртэл хүчгөөд өрдөг. Шийдвэрийг нь хязгаарч чадахгүй нэг. Одоонуудын хаант улсад нэгэн хүний хүүхдийг одоочуд өсгсөн гэх цуу яриа бий. Одоонуудын хаант улсаас Элижаг анхны төлөөлөгчөөрөө хүмүүсийн хаант улс руу явуулсан юм. Тийм ээ, Элижа бол одоонуудад өрчлөгдөн одоонуудын хаант улсад амьдардаг хүний хүн. Адал явдал хайгч нь Каспианаас Артурын талаар асуухад түүний талаар юу ч мэдэхгүй. Түүний батлан даагч нь Плеймсвортын гэр бүлийнх. Плеймсворт гэр бүл нь хаант улсад хүчрхэг галын шид дээрээ сонирхол татдаг. Адал явдал хайгч тийм учраас л Артурыг ийм гайхалтай галын шид ашигладаг байжээ гэхэд галын шидэнч биш түүний сэлмийн эрдэмнгээд тулаан руу шилжинэ. Харин энэ үед Жасмин Артур хоёр явж байгаад өнөөх Элижаг очоод мөрөгчгөн. Тэгсэн нөгөө Элижа чинь тэр үед тэрийг зогсоосон ч болгоомжгүйсэн. Гэхдээ чи тгийг бол би тэхвэс сэнтэргээд байдаг. Гэтэл дээрээс нь Лукас энд би зэрэглэлийн хүмүүсийн уулзалт болоод байгаа юм уу? Яагаад надад хэлээгүй юм бэ гэхэд Артур дүрм зөрчдөг хүнийг урих бодол алга гэсэн. Артурыг замдж аваад хоёулаа ижил зэрэг байж болох ч. Хоёулангийнх нь хүчний төвшин ялгаатай юм шүү гэж хэлээл. Энд тэгтээ ямар амар том байна те. Артур яг үндэ энийг бол гөлөг болгоно шүү дээ. Хүмүүс эднийг хараад байсан болохоор Лукас ч эднийг хаяад яваад өгнө. Жасмин Артурд надад нэг бодсон газар байна. Явъя гээд нэг портал руу орон. Мангасууд ингээд амьдардаг юу ч гэмээрэмдэ ингээд мангасуудын үүрэнд ирнэ. Гэхдээ маш амар тайван байдаг. Учир нь энэ газрыг тэр жигтэнд судалсан бөгөөд доод зэрэг адал явдал хайгчид бэлтгэл хийх гэж ирдэг. Харин Жасмин шууд л бэлтгэлээ хийх гээд гүйж эхлэн ардаас нь Артургүй. Түүнийг арай хин дагаж байна гээд түүний хурдыг гайхаж байхад нэг газар тесрэлт болон үргэлжлүүлэн тесрэлтгүүд болсоор удаан ундаас нэг шид дараатан гарч ирнэ. Араата адал явдал хайгчид руу дайрж амьдаар нь идэж мэдээл. Жасмин хараа зүгтцгаая гэж хэлэн зүгтэн. Харин зүгтэж явхад адал явдал хайгчид үгчгсэн нэг тор эвдэрчгсэн байдаг. Жасмин хараад эднэр энэ мангасыг амьдаар нь авч явах гэж байсан байна. Гэхдээ зүгтчихсан байна гэж байхад цаанаас нөгөө араатаг хурж ирнэ дайран. Тэр хоёр бултан араатаг хилмэлээрээ дайраал. Артур дайрах гэхэд Жасмин Артурыг зугтгээд өөрөө тултна. Жасмин удноор нь завчиж гараал, ард нь гараал, дахид завчаал. Гэхдээ араатан Жасминыг мөрөгөн. Жасмин доош унаж байхад Артур гялс үсрээл Жасминыг тэврээ авч авардаг юм. Гэхдээ манай хүн амар гоё барьж авч байгаа өстэй те. Харин гимцэд адал явдал хайгчид руу өнөөх араатан дайрах гэхэд Жасмин урдуур нь орж хамгаалах гин. Гэхдээ Артур бух руу шууд л үсрэг. Өөрийнхөө галын шидийг ашиглаад араатанд зоон. Үргэлжлүүл аимшигтай завчилтуудыг араараас нь хийж эхлэн араатан газар унгаахан тэр. Дараа нь Жасмин Артурын маскыг аван чимхээ авч болчмгийн үйлдэл хийсэн гин хэлнэ. Оройн тэр хоёр ил галт тойрсон шигээс хон. Жасмин би адал явдал хайгч болох гэж гэрээсээ явсан. Плеймсвортын гэр бүл нь олон хүчрхэг галын шиднүүд гаргаснараа алдартай. Би галын элементийг бүх элемент дотроос хамгийн хүчрхэг нэгийг сурсан. Тийм учраас би гэр бүлдээ харьяалагдчих байгаадаа бахархдаг байсан. Би бусад ах эгч үеэл нараасаа эрт цэрэгсэн учраас надад маш их найдлага тавьж байсан. Гэхдээ тэд намайг галын шидэнд ямар ч авьяас хөх мэдээд тэд зүгээр л намайг алдаа гэж дуудаж эхэлсэн. Харин талаар сонсоод Артур уурлан Жасминыг өмөрөхөд Жасмин инээ Артурын хацар нь улаагаал ичиж мчээл. Саяны Жасмины хэлсэн үгсэн түүнд өмнөх амьдралыг нь санагдуулна. Учир нь түүнийг бас бусд нь алдаа гэж дууддаг байсан юм. Жасмин хэлэхдээ өмнө нь би чиний өнөөдөр хийсэн шиг тулцсны төлөө их реврүүдээр зэмлүүлж байсан. Би хамтран ажиллах гэдгийг эсвэл хэн нэгэнд итгэж байгаагаа хэрхэн ойлгуулахаа ойлгохгүй байсан. Тэд надад энэ бүхнийг заасан. Тэдэнтэй уулзсан маань л намайг айжмаар өөрчилсөн. Гэхдээ тэд хаяа надад уурласаар л байдаг. Гиснэ харин чи гэж Артураас асуув. Артур би гэсээр асуусан асуултанд нь хариулж чадахгүй байсаар дараа нь Жасмин унтаад өгчихсэн. Артур дээр нь гараад үргэлжлүүлээд буруу юм хэлчлээ. Найруулагч айныг хасчаарай.
Артур би өөрчлөгдөж чадах болов уу гэд өөртөө чухал хүмүүсийг бодно. Тэгснээ цаашдаа тэднийг үргэлж хамгаалж чаддаг байхаар өөрчлөгдөнө гэж боддог юм. Харин энийг нь бол нэг бөмбөлгөөр тэшээ Артурыг хараад байж байдаг юм. Тэгснээ яагаад охинтой зүг хоноод байгаа юм бол харах болгонд л өөр охинтой байж явах юм гээд Артурыг хардаж байхад ард нь Вириан байх ба бөмбөлгийг нь хараад тэшээг хардаж байгааг нь ойлгохгүй. Чи Артурыг шин сорилт авч байгаад натаархаж байгаа бол яагаад өөртөө шин зүйл эхлүүлж болохгүй гэжгээд нэг ном өгнө. Үүнийг нь хараад тэшээч инээ. Энэ ном нь яг яадагч ном юм. За мэдгүй. Гэхдээ гинэт үзэгдэл солигдсон 2 жилийн дараа гих ба тэгээ хэсэг хүмүүс чи тэр цургалын талаар сонсноо гэсэн нөгөөх нь болохоор нөгөө аимшигтэй хүчтэй залуугийн талаар уу. Тэгээд тэр бараг худлаа бахаа гэсэн чинь үгүй ээ үнэн манай найз хүртэл тэрийг харсан гэд тэр чиний бодож байгаас илүү бяцхан шүү. Би ингээд түүнийг Flamesworth-ийн гэр бүлийн охинтой зүг аялдаг гэж сонссон. Масктай сэлвчин гэд манай Артурын талаар ярьдаг. Артур болохоор энэ байшингийн дээвэр дээр суугаал чийлрээл. Доороос нь Жасмин Артурыг дуудан тэр хоёр үргэлжлүүлэн аялалтаа гарна. За ингээд энэхүү нэмийн сиз 1-ийг дуусчихна. Тэгээд сиз 2 нь удахгүй гарахаар нь ярьж өгөх болно. Одоохондоо гараагүй шүү. Лайк болон сабскрайб дараарай. Баярлалаа.